Байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. MSM Talk Season 2-ийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочноор за маш их баярлалаа. Сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Сайн байна уу? Нилээн бас холоос хоёлоо хоёр талаас уулзаа тий. Нилээн бас олон бас сар жил ингээ болцоо тогтоох гэдэг бид хоёр чинь бас нилээн гоё. Гэтээ юуны төрөнд бас манай урилгыг хүлээж аваад сэтгэл зүрх гаргаад хүрээд ирсэн Акида маш их баярлаа. Энэ удаагийн зочин бол инфлюенсер Аки байна. За баярлаа. Манай төлөвлөлтөд бас өөрөө оролцуулж аваад баярлаа. За Аки, хоёлаа сайхан чөлөөтэй ярилцаад явъя. За тэгээд Акиг бол хүмүүс яг Аки гэдэг нэрээр л мэдээд байдаг тий. Гэтэл Акиг маань яг жинхэнэ нэр нь хэн гэдгийг тэгээд яг одоо нууц швал хэдэн настай залууийн тий хүмүүс бас чамайг чиний фэн бүсгүйчүүд айгүйх асуудаг юм байл сонирхт юм байлээ бас өдрийн. Тэгэхээр хоёлаа илүү гоё дэлгэрэнгүй хувь хүн талаасаа танилцуулж болох уу? За миний хувьд Солонгос 13 онд анх ирж ирсэн. За тэгээд гэрээ үйлдвэрийн гэрээ ирж ирсэн. Тэгээд 13 онд ирээд гэр бүлийн асуудалтай болоод Монгол руу буцах шаардлагатай болоод Монгол яваад тэгээд 15 онд гэрээр дахин бүртгүүлээд 16 онд ирсэн. Тэгээд 16 онд ирснээс хойш өдөө өдгийн хүртэл ажиллал амьдрал тэгэл явж байна да. За тэгээд Аки гэдэг нэрний хувьд бол ярихад тий. Бүтэн нэр бол Алтан сүх. За тэгээд ер нь өөрөө ч бүтэн нэр чивэл ойлоо яг альбаасаа танилцсан. За тэгээд намайг зүгээр л Туя гэдэг. Туя. За намайг бол бүтэн нэр Алтан сүх. За танилцсан таатай байна. Танилцсандаа таатай байна. Тэгээд Аки гэдэг нэр нь болохоор манай үйлдвэрийн хамт олон Монгол нэр Алтан сүх гэдэг нэрээр утаар дуудаад ирсэн дуудаж хэлж чадахгүй байна. Тэгээд Аки гэдэг нэр өгөө гэдэг бөөнхөө нэр өгчийгээд тэгээд тэр нэрийг үйлдвэрийн хамт олон маань надад өгсөн нэр баггүй Аки. Тэгээ одоо Акиг хараад нь лайва хийгээд бичлэгээ хийгээд явж байдаг. Өдөө хүртэл. За. Маш их баярлаа. Аки 10-аад жил болчихоо гэсэн үү те сая Солонгост ирээд 10 жил. За Солонгос улсад ирснээсээ ингээд бодоход энэ улсаас чамд хамгийн их сурсан зүйл юу байгаа гэж санагддаг вэ? Юуг олж авч байна? Одоо ингээд бодоход ер нь энэ улсаас олж авсан зан чанараа. Ер нь Монголдо байхдаа би одоо Солонгост анх ирэхдээ би ч одоо мэдээж олон монголчуудын адилтай байр машинтай болохонсон амьдрал хавгаа жоохон дэвшүүлжгээд өндөр цалинтай гэсэн гинлээ гэл энэ улс орныг зөрн ирж байгаа шүү дээ бид нэр. Тэр үед бол тийм ирж ирсэн. За ирээд тэгээд үзэл бодол бүр ингээд чаал өөр болдгийм байна. Амьдралын явцад цаг хугацааны явцад. Нөгөө байр машин гэж мөрөжсэн юм чи яг Солонгос төрөд мэдээж энэ чинь ажил хөдөлмөр хийгээд те мөнгө төгрөгөө цуглуулад Монголдо байр сав ингээл авч мөнгө төгрөгөө цуглуулаад мэдээж ажиллаж байгаа. Тэгээ тэрний явц өөр нийгмийг ингээд айгүй өөр олон зүйлүүд болж харж штэ. Энэ улс чинь нэг 50-60 онд чинь Солонгос чинь одоо үйлсэл нэрвжээс айгүй ядуу буруу бараг те хэцүү улс орн байсан түүхэндээ те. Тэгэхэд чи одоо ингээд энэ дэр өвчсөн монголчууд бид нэр гээд энэ улс орн тэгэл ажиллаад яаж ийм гоё хурдан хугацаанд энэ бөөнхөө хугацаанд энэ улсаар хөгжөө гэлтэй. Тэрийг ингэж айгүй бодож эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд анзаараад ингээд ажил амьдралын дундуур ингээд яваалах Солонгосуудыг ингээд хараалах бидний одоо ингээд айгүй нэгдмэл юм байна тий. Солонгосууд амар нэгтэй идэм байна. Тэгээд төр засгийн ард түмнийхээ үгийг сонсдог тий. Тэгээд төрд гарсан нөхдүүд одоо ямар нэгэн буруу шийдвэр гаргах ч юм уу хууль батлах ч юм ямар нэгэн зүйл авилгал ярих ахуйтай холбогдох ч юм уу тий. Тэгэхэд бол өвдөс өгдөөд ард түмнээсээ ууштуугаад тэгээд явдаг юмдаа яваад ингээд тий. Тэрийг тийм юмыг бол айгүй олж авлаа. Монголд бол тийм байхгүй болж байгаа бас тийм нийгэм байсан юм байна. Монгол одоо ч тийм байдаг тий. Тэгээд тэндээс энд ирээд би зүгээр л зүгээр би энэ улс оронд ирээд зүгээр миний олж харсан нэг тэр зүйл болохоор зүгээр ард түмэн амь нэгтэй нэгдмэл байх хэрэгтэй юм байна. Тэгжээж бид нар миний одоо би бол яг Солонгост ирээд нэг айгүй их ганцаардл тэгээд амар олон ээж аваа одоо тий бүхий л олон зүйлээс хол байгаа юм чинь тэгэл энэ хугацаанд юу хийсийг бодоход юм л бодож ингээл амьдрал хугацаанд бодож шít. Тэгэл ерөөсөө давчхандаа гэж хэлгээд ерөөдөө л энэ улс оронд ирээд зүгээр миний одоо дараагийн үедээ над шиг ингэж би болон жишээ нь олон монголчууд шиг те ингэж олон жил залуу нас одоо би ихэд 10 жил Солонгост амьдсан биз дээ. Энэ 10 жилийн цаг хугацаа Солонгос хүний нутагт ингэж ажиллаж хөдөлмөрлж энэ улсын хөгжил зэсгэлэнд тодорхой хэмжээний сувг нэмрээ оруулаад явж байна те. Яг Монголдо бас валютын өрсөлдөөл бас бид нар оруулж байгаа. Тэгвэл бид нар ингэж олон жил хүний нутагт амьдрах биш. Эх орондоо ингэж
энэ залуу насаа зориулаад те эх орныхоо хөгжил зэцгэлэн төвнөмрөө оруулдагсан бол оруулах ёстой залуучууд яагаад ингээд бид нар ингээд тэрэн дээр би жоохон ингээд сэтгэлж байгаа юм гэдэг байхгүй. Тэгэл ер нь яг тиймэрхүү үзэл бодол яг гэдэг юм дээ. Тэгээд би эх орондоо дараагийн миний үе за би надаар одоо энэ үе одоо бид нараар те энэ цаг үе одоо ингээд дуусар болоосоо те миний үр хөвгт болон дараагийн үе маань Солонгост зүгээр аялжуулчлаараа ирдэг те ажиллах гэж энэ хар бор хүнд хатуу ажлыг хийх биш те зүгээр аялжуулчлаараа ирээл Солонгос улс орн чи юм байд юм аа далааны юм байд юм аа бусааны далаа каунтын далаа юм байд юм аа за Монгол далаа ямар үлээ те энэ бас далааг нь үзэх гэж ойдны ёс заншил соёл те нөө 103 давхар гэдэг нь ийм барилга гэдэг юм чи одоогийн нөө нэг зүгээр яг энэ уул түүх юмтай сонирхох байдалд ирчээл буцдаг те бид нар бүрэнд их боломжтой юм байлээ шүү дээ уг нь бол нэг төр дөөгөө нөхдүүдийг л сэлчүүл тийм үү. Тэгэл энийг л амар их боддог болд юм байна. Бид Солонгосууд амар тийм бас хатаархах те амь нэгтэй одоо ингээд ерөнхийлөгчийн сөүлийн одоо сонгуулийн янз бүрийн хагдчих ерөнхийлөгчийн уралд орсон хийж энэ ус орж те. Тэгээ эндээс ингээд аягүй олон зүйлийг бодоод хараад нийгэм юм байт юм байна. Улс орны хөгжил гэдэг чинь ерөөсөө ард түмний нэгдэл хийх юм байна. Амь нэгтэй. Манай монголчууд ч болохоор харангаа үүрангаа дандаа талцаар цөөхөлт мөртлөө аягүй тийм бутраад амьдраад байдаг шүү дээ. Бутрахаа те. Манай нам, танаа нам, ногоо нам, цагаан нам гэж талцдаг биш. Зүгээр л амар цул амь нэгтэй байжээч бид нар энэ улс орны хөгжил гэдэг чинь ард түмний нэгдэл юм байна гэдэг л үгийг л тэгэл амар их ойлгосон. Тийм бүр өөр ингээд акиг би яг ингээ ярьсан чинь шууд нуулгад өнөөдөр чи тэр анх удаа уулзаад анх удаа танилцж जैन тий. Тэгээд би бол яг ингээл нөгөө акигийн талаар хүмүүс одоо чи өөрөө ч гэсэн мэдхэл ах одоо шууд чөлөөтэй ярьж байна найз нь сайн ч үг хэлдэг муу ч үг ярьж байдаг тий. Тэгэл янз бүрийн юм сонсогдож байдаг. Тэгээд яг ингээд нүүр тулаад нөө боддоор уулзсан, андаар нь уулзсан гэдэг шиг ингээд уулзаад үзэхээр их тийм өргөн цар ураатай ямиг хардаг, нэлээд буурь сууштай хүн юм байна да гэж анхны миний сэтгэл бол чамайг тэгэж бодож байна. Яагаад тэгэхээр нөгөө нэг анх одоо би болохоор нүүдэлчин дээр чиний лайвуудыг нэг хальт ингээл тэр үедээс л чи яг гарч иржсэн бах. Ингээл нэг хөөсөнцрөөр ингээл нөгөө гэрмэр барайл янз бүрийн чанга манаг хийгээл те ингээл хоолмол ямар амар уухгүй залуу вэ гэл тэгэхээр хүмүүс ч энэ нэг мэдрэл муутай юм байл гэсэн сүүлдээ чи бүр энэ минь хайртай юм болоо те тэгэл гэтээ чам төдийгөөс өдийг хүртэл ингээл одоо маш ингээд чиний бүр ингээд салахгүй чамдаас үнэнч байдаг хүмүүс байт юм байна гэж би бас анзаарч харж ялаа. Тэгээд ер нь яагаад энэ гинт одоо ийм одоо зүгээр л бусдын адил байж болохгүй те яагаад гэвэл тийм сошиал ертөнц рүү ингэж орё гэдэг энэ зөрөгтэй алхмыг хийвэ. Юунаас болоод яг тэр үед ингэж одоо чамд ямар сэтэл өгсөн бэ? Сошиал ер нь бол ганцаар класс л батал да. Бас эпизод дээр үйлдвэрт гэж нэг одоо саний яриад байгаа хөөсөн зөрүүл юм гэдэг чинь Монголын үйлдвэрт ажилладаг байж байгаад. Тэгээ кантинаас манай үйлдвэрч нэг ч Монгол байхгүй. Дан гадаадуудад ажилладаг Солонгосууд, Вьетнам, Мьянмар гэдэг бас Узбек гэл те. Тэгээ би чинь ганцаархнаа Монгол. Өдөр үйлдвэрч 4-5 жил ажиллалаа. Энэ хугацаанд ч бас их ганцаарддаг юм чинь. Өөрөө ажиллаа дараал ороод нөө нэг хаашаа нэг квадрат метрөөр кантинаар дотор тэгэл ганцаардна. Тэгэл тэг дотор ч нэг заримдаа би чинь тэгэл хин нэгэн хүнтэй ярмаар ч юм шиг тэг хүн чинь ганцаардаад ирэхээр аюу хэцүү болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ Солонгосын нүүдэлчин монголчууд гэх групп байдаг шүү дээ. Одоо ч байдаг тийм. Тэр групп дээр чи монголчууд чинь яг Солонгост монголчуудын нэг ажил амьдрал их холбоотой шүү дээ. Нэг өдөр өдмийн ажил ч юм уу янз бүрийн зараа байршуулдаг тийм. Тэгээ тэр нүүдэлчин монголчууд руу ороод ер нь энэ дэр үлээ гэж хэлсэн яа. Тэгээ тухайд би гэртээ хуушур нэг өдөр бас ингээл Монгол хоолой хасан бүтсэн амралтын өдөр хийж идэв штэ. Тэр нэг хуушур сарж идчихэл хийгээд тэр сүдэ цаамаага чамчаалуу бол гэж яхта би яг зүгээр сэтгэлээ бас сайд бас нэг жоохон сүүжүү татах. Тэр бас байн тэр үед бас нэг жоохон тухайд бас нэг зүү татсан те. Татчаал жоохон үнэхээр юмараад байсан юм аа. Тухайд бас сэтгэл санаа үнэхээр бас нэг урдны өнгөрсөн янз бүрийн амьдрал бодогдоод тэгэл ер нь бас л хүний нутагт нэрээ хорондоо харахаас очсон тэр одоо хэцээ одоо тэгэл олон л юм бодно шүү дээ. Тэгэл тэрнээс улбаатаа тэгэл ер нь жоохон нэг 100 татсан байсныг ч хэлэхөө. Ер нь яг хөдөлж монголчууд нөлөө аваач гэдэг. Тэгээд хөдөлж монголчууд гүрдүүлээ ирэл. Хей за сайн байцгаана уу манай монголчуудаа. За би ингээс намайг ингээ ахки гэдэг юм аа. Солонгос улс орнд л амьдардаг юм аа. Тэг яг адилхан монгол хүмүүс байна да. Бас нэг зүгээр кантинарт над шиг ингээл кантинартаа үйлдвэртэй ажиллаж байгаа олон монголчууд байгаа л гэдэг манайхаа.
ингээд яахтаа мань өнөөдөр хуушур контентаар хуушур хараа сүдэд цайгаа чамждэл ингээд ганцаардсан Монгол байж байгаа хоолгоны үстэй гээл тэгэл анх лайв хийжсэн. Үлч юм уу гүрүүтэй. Өөрийнхоос биш шууд нүүдэлчээр эхэлсэн. Шууд нүүдэлч. Тэгэл тухайж анх тэгж хийж байгаа шүү дээ. Тэгээд би чинь тухайдаа юу ярьж байсан одоо мартчихад байна. Тэгээд тухайд би нэлээд нурж уурцсан ч ястэг хэлгүй. Лайвч дууссан, усны сэнэс дууссан яасан би тэгэл лайв дууссан. Унтаад өглөө боссон чинь манай найз маань чинь хүн амралтын өдөр байсан юм чинь хагасааны өрөө. Үтэн сайд бас амарч байгаа шүү дээ. Унтаад би нэлээд өдөр хүртэл унтсан байгаа байхгүй. Тэгээд уцаа цэрэгнүүд дууссан. Уцаа цэрэглээд ингээд асаасан чинь дун баахан бөө болоод ороод ирсэн. Тэгээд тэгсэн чинь манай найз базаадаас ингээд чат мат ирсэн. Аки чи нүүдэл чин дээрс дод болж гинөө юм уу гэх. Өө чи лайв байваа устгаач гэл. Тэгээд би чинь яа нэр юу болчихоо гэл. Тэгэл нэг лайвд үзэл нүүдэлч нь ороод ясч миний бөвчлэн далидын таслагдаад тараад нэг явцсан. Тэгэж анх лайв хийжсэн. Тэгээд тэрнээс за тэгээд би чинь тухайд нэг жоо ууцсан учраас бас алдаа нь одоо жоох ингээд бас ярьсан байж болно шүү дээ. Тэгээд тэнийг одоо би өөрөө бас их тэгэл нэг хүмүүс наваа таньдаг болчтой юм шиг. Тэгээд тухайд тэгж байгаа хүмүүс мартчихлаа байсан байлаа. Тухайд нэг цолоос нэг юм залуу ингээд би дахиж бичлэг хийхгүй бол хүмүүс тэгэл мартчихлаа байсан байлаа. Нэг удаа л гарч байгаа үзэгдэлчтэй чинь. Тэгвэл би чинь нэг санаа зовцсон. Яа надаа Монгол таамаан дээр очиод нөгөө нэг хойшоор хайраад нэг уудсан залуу лайв гэдэг залуу молоо гэдэг хүмүүсх юм болоо яах юм бол би одоо өөрийгөө одоо ингэж харагдуулмааргүй байна да. Энд арай л жоохон мухай амарчлаа да. Яах вэ? Яаж одоо залруулгыг лайв дахиж хийх үү яах уу гээл тэгэж бодож байгаа. Тэгээд тэрний дараа энэ лайв руу орж дахиж зориулж хийж байгаа шүү дээ. За сайн байцгаана манайхаа ингээд. За тэгээд дараа нь одоо юу сав сар бол ингээд тайлбар хийж штэ би өөрөө ойлгох гэдэг шүү дээ. Би ч уг нь тохойд уучлаарай манайхаа би жоохон ингээд уугаад ууцсан үедээ лайв хийсэн билээ шүү. Тэгээд яг ер нь бол яг зөв би солонгост ингээд амьдэрдэг. Үйлдвэрт амьдэрдэг үнэн кантарт ажилттай амьдэрдэг. Тохойд гэсэн билээ гэдэг. За тэгэл тэрнээс хойш өргөжлүүлээд ер нь жоохон нүүр харах гэх юм уу те нээлттэй болоод тэрнээсээ бүр ингээ гоё яг гоо коммент үзсэн чинь хүмүүс дараа нь тэр бичлэгийн чинь дараа урд коммент нь зүгээрээ солонгост өгдөг зарим хүмүүс Монголоос үзэж байгаа хүмүүс нь хүрийн нутад ганцаардаг л хэлгүүдээ чаваас юунд нь Монголын би та нар те ганцаардаа л бичлэг хийгээл үстэй яхав тэ өөр хийгээл хойшоо харьцсан сүдэ цагаа чанцсан эх орноос ээж авсаа бол үний бас ойлгодог хүмүүс өндөө тэр хүмүүсийн коммент намайг айгүй гоё урамшуулж байгаа байхгүй тэгэнгүүт тэрнээс хойш би ерөөсөө за ер нь яадаг хүмүүс гоё нааштай хандлагатай намайг эрт талаас нь ойлгож байгаа хүмүүс байна шүү дээ. Бид бол гоё амьдралаа яриад харин ч надад гоё ганцаар талаас өөрийгөө бас салгаад хүмүүстэй энэ чинь ярмаар санагдаад дөрөв биесээс нэг хүн ганцаардаараа хин нэг хүнтэй гэж сэтгэл онгол ярмаар санагдаад өөлмаа санагддаг те. Тэнгүүд чинь олон нийт дээр шууд гарч ирэнгүүт хүмүүст нэг гоё өөрийнхөө тайлбарлаад амьдралаа яриад ингээл цугц аюу гоё тэрнээс гоё кайп аваад гоё санагддаг байсан. Тэгэл ер нь өргөжлүүлээл хийж гисэн. Тэгээд сүүлдээ жоохон за энийг ер нь жоохон контент юм энтертайнмент тал руугаа ер нь бичлэгийг үл яад гэсэн бодол орж. Тэгээ нөгөө порлоноор янз бүрийн хөөс мөсөөр порлоноор ч хуц хийгээл дээл мэйл хийгээл Монгол үндэсний одоо тэр гоё бас Монгол ахуйг харуулж байгаа бичлэгүүд чинь тэгэж тэрнээс бол баатай ерөөхдөө. Тэгээс яг тэр хийжсэн. Хүмүүс нэг комментэнд л ингээл би яг нэг энэ дээл хуц хийдэг анх санаа яаж орж ирсэн гэхээр үйлдвэрийн нэг манай үйлдвэрийн порлоны үйлдвэр юм чинь нэг өдөр жоохон сахилахгүй байж маа санагдаад тэгмүүд нэг юм үйлдвэрийнхаа порлонуудыг нарийнхан юм порлоныг хайчлаад зүгээр нэг хурдын нэг бас их нутаг ээж мэж холбоотой дуун дээр нь зүгээр лайв хийж гиштод парик шиг хурдын нэг хиний дуучны дөрөөгад парик тавиад малгай амсаад тэгээд нэг гоё хурдын дуу тавьчаа лайв хийжсэн чил доор нь хүмүүс бас гоё штэ нэтэр гэж бас айгуу гоё комментод ирж байгаа. Тэнгуудаа зарим акичэр над янз бүрийн үзүүлбэр янз бүрийн хийгээд байгаа юмараа өшөө гоё хуцмоц хийвэл гоё юм биш гэсэн коммент олж харж байгаа хгүй би. Тэгэхээр би бодож штэ бас те. Дараа нь нэр би яагаад энэ порлоноор хуц хийж болохгүй гэж те. Заавал яг бүтэн дээл Монгол дээл хийгээд тэр нь өнөөдөр солонгост байгаа надад тэр дээл мэл байхгүй чи би ямар янз бүрийн контент бүтээгч одоо үзүүлдэг янз бүрийн тим нэвтрүүлэгтэй юу гэдэг контент бүтээгч байсан бол Монголоос дээл мэл авчирсан угаасаа тэгэл тэрийг үзүүлбэрээр үзүүлж болно шүү дээ. Тийм дээл мэлч хүн чинь гинт нэг зүгээр байгаа материал ажиллаад дээл хийж хийгээд үзэлтэй. Тэгэл ер нь дээл мэйл. Тэр ер нь бол тэр имэйл хийж үзлээ. Дээл тэгэл хар сарны амтлагийн одоо тийм цоглог гоё тийм дуу клип дууг нь оруулаад тэн дээр хар сарнагийн мад хийдэг дуурайгаад амраа дуурайгаад малгай залгай хуцснууд чинь янз бүр. Тэгээд ер нь бол G class машин шишээ хүртлээ гэл ер нь тэр бичлэгүүд амар болно шүү дээ. Тэгээд тэрнээс хойш дандаа тийм entertainment лайвуудыг хийж хэлсэн. Тэгж явсаар агаал тэгэл
яа тухайд хүмүүс нэг бүтээлчлээ авчин entertainment байна. Яг гол нь тэр нэг эх ороноос хол байгаа хүмүүсийг л нэг сэтгэл зүгээр над чиг нэг ганцаардаг хүмүүс өндөө байгаа шүү дээ биднээс талд. Яг энэ дөөрөө хосоор хань ижлэрээ байгаа хүмүүс тэр зовлог бас мэдрэхгүй хүмүүс байж болно те. Би ч нэг ганц би хүн чинь надтай адилхан ганц би хүмүүс би нэг лайв бизнес хойш нэг эрэгтэй ихгүй эмэгтэй ихгүй хүмүүс надад аяг залгадаг гэсэн байхгүй. Чатаар шууд холбогдсон шүү дээ. Сайн байна уу аки юу гэж өөртөө ч холбогдож болох уу гэж чат мод бичвэл ярьж ярих өөртөө ч ярьж болох уу гээл те. Тэгмүүд би ч адилхан Монгол хүн чинь тэгэл угаасаа за болно гэл тэгэл орой ажиллаа таарч явах тэр хүмүүс шүү дээ. Тэгэл ярангууд ингээд өөрөөсөө сайн байна уу баки ингээд би ингээд бусаанд амьдэрдэг хүн байна те. Бусаанд ингээд буудалд ажилладаг юм аа ч юм уу те. Тэгэл надад зовлон жаргалаа яриад би ингээд бас чиний лайвч үздэг тийм бас ойлгодгоо яадаг биш юм бас хүний нүдэд амьдарч байгаа бас нэг юм эх орноос хол байгаа нэг ээж байна ч юм уу те. Нэг бол эх орноос бас хол байгаа юм хүн байна те. Тэгээ чиний лайвыг үзээд ингээд чиний төсөөдөө цагаа чанаад Монгол ахыг харууллаад мацаах чанаад идэж байгаа бичлэг гэж харахаар амар гоё сэтгэл тийм гоё ойрхон нутаг ус санаанд орд юм аа. Тэгээд аюул дөрөж ойлгодог шүү. Тий бити одоо хүн чамайг муулж яж болно янз бүрээр хэлж болно. Бити энэ ирчээ алдаараа. Тэгээд чиний лайвыг дараагийн контент юм бичлэгүүд чинь дандаа үзээ дэмждэг байна дэмждэг шүү гэсэн хүмүүс нэ урам зориг өгöd гарч би бичлэгээ зосоох надад тийм ямар ч заримдаа хүмүүс намайг амар хингийн штэ нэг одоо ингээд зарим нь ойлгохгүй те нэг ганцаардын өвчин сэтгцийн асуудалтай юм биш үү гэл тэгмэд би тэн дээр нь заримдаа тэг комментуудыг харж би нэрээ заавал хүмүүст ингэж хэлүүлэн байран тэгээд бичлэг хийх шаардлага байгаа ч юм уу ч юм уу ямар би нэг олон танил уулын одоо ли гэсэн надын тийм өсөж зорилгоор одоо тэгэж бичлэг хийлүүлээгүй шүү дээ зүгээр л өөрийнхөө дотоод сэтгэлийн эмоц өөрхөн байгаа байдлаар гаргах гэж л бичлэг хэлүүлсэн юм чинь. Тэгээ би ер нь ингэж хүмүүс заримдаа муугаар хэлүүлж явжснаас болсон шүү дээ. Болцсон ч юм яах вэ гэж бодож ирсэн тохиолдол байдаг. Тэнгүүд нэг хүмүүсийн чатууд ч намайг чамайг битээ аваа зогсоогоорой тий. Чи зүгээр дараагийн юм чи үзмээр байна. Аюу сонирхолтой байдаг юм аа тий. Чи бид нар ч гэсэн чамтай хамт байгаа шүү гэдэг. Энд байдаг анзаардж байгаа надтай адилхан эрэгтэй эмэгтэй гэлтгүй монголчууд ч намайг урамжуулаад урам зориг өгöd болохоор би тэр хүмүүсийг орхиод лайв зогсоочхоор тэр хүмүүсийг ч гэсэн би ингээд одоо сүйдээ ингээд лайв хийсээр тэр хүмүүсээ одоо байнга үзэгчтэй гэдэг юм таньдаг ч юм уу комментиг хараад тэр юмштэй байнга орж ирдэг зөв лайв давлгаалдаг тэр үзэгч маань юмштэй гээд хараад ингээд тасчдаг юм билээ хүн чинь тэр хүмүүс намайг үзээ зарим хүмүүс тасчдаг юм биш үү тэгээ би лайв болчихоор тэр хүмүүсийг ч гэсэн одоо ажил амьдрал нь яаж байгаа тэгэл ингээд аюул санах тийм мэдрэмжтэй байхгүй би тэр хүмүүсийг би лайв одоо зогсоох юм хэрэггүй юм байна зөвөр би дандаа тийм entertainment одоо лайв хийгүйчсэн заримдаа өөрийнхөө бодит амьдралыг харуулсан тэгээд солонгосын одоо тэгээд өөрийнхөө одоо ажил төлөвлөөсөө гараад одоо ингээд үйлдвэрээс тэр чи хэмжээ одоо манай үйлдвэрчил одоо өөр бас нэг ирсэн орсон цаг гарах цаг гэж юм болсон байгаа шүү дээ тэр контакт бүхний ч асуудал болно тэгээд дээрээс нь үйлдвэрээс гарна Сеулд орж ирээд Сеулд орж ирээд жишээлбэл би яаж одоо байраа түрээсэлгүй те ямар ажил хийх вэ надад хэн туслах вэ би ч одоо ах トゥ хамаатан садангуу ганцаараа хүн чинь тэгэл яг л бор зөргөөр явж байгаа юм шүү дээ. Тэр үйлдвэрээсээ гараад би чинь битээ хийгээл нэг явдаг байхгүй одоо жишээлбэл за Исаны ажил одоо Акин өнөөдөр гарч ирлээ ийм ажлууд юм байна. Нураалтай ажил ийм байдаг юм байна. Байр тог ус газны мөнгөс байдаг юм байна. Тэгээ энэгээр бас Монголд байгаа хүмүүсээс олон бас нэг мессеж өгье гэж бодоод тэгээ бичлэгүүдээ ерөөсөө үргэлжлүүлээл ингээл хийсээр л явж байгаа шүү дээ. Entertainment live болохоор хүмүүсийн намайг үздэг байсан тэр үзэгчтэй маань гоё сэтгэл урам дэмээр тэр лайв хийж байгаа. Тэгээд үйлдвэрээсээ гараад тэрнээс хойш би дахиад үргэлжлүүлээ өгсөн контент хийх хэрэгтэй юм байна. Яагаад тэр намайг хүлээж байгаа хүмүүс байгаа, намайг ойлгодог хүмүүс байгаа юм чинь. Тэгээд үргэлжлүүлээд одоо хүртэл бичлэг хийгээл яваад байна. Тэр нэг ажлын бичлэгнүүд чинь болохоор хүмүүст тэр үстэй Монголд байгаа хүмүүс Солонгост ирэл тэгээд одоо нэг ирээл айгу хурдан мөнгө төгрөг олоод те. Нэг сар болоод тэдэн 2-3 сард тэдэн сая төгрөг хураачих юм шиг бодоод яг ирэхээр эн чинь бас ах トゥ хамаатан садан ч байхгүй бол одоо тэгэл зараас ажиллаа хайн тэгэл нэг байр түрээс нөгөө байр нэг түрээстэй одоо тэгэл байрыг олоход одоо тэгэл яаж олох вэ түрээсний барьцааны асуудлууд байна те тэгэл айгүй олон юм бичлэгээр ингээд богинохон харуулсан дээр юм байна. Монголоос ирж байгаа хүмүүс төлсөн жоо бэлгэлтэй ирээсэ те одоо 3 сараар ирсэн маа яг гэрээгээр би ирж байгаа хүн чинь бэлэн зэлийн юм дээр анх ярьж байгаа шүү дээ. Бүх юм нэг хоёр улсын засгийн газар гэрээгээр ирж байгаа ч бүх юм цалин бүх юм ойлгомжтой. Одоо ч сүүлүүд монголчууд хараар гэнэ одоо 3 сараар аялаар ирээд энд бас нэг бас 5 засны төлөө бас нэг харлаад одоо явж байгаа зөндөө хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүс эрэхтэй миний лайвыг Монголоос их үздэг юм байна. Тэр хүмүүс эрэхтэй Акигийн лайвыг үзээд Аки байраа бас ингэ төрөөсөлт юм байна те.
Тэгээд виза мисаны ажил очоод ажил нь бол бэлэн зэлэн байдгүй юм биш шүү. Чи Москва амтнаас ажил төрөл асуудаг юм байна. Зараас ажил төрөл хайдаг юм байна, тий. Заримдаа бас хаалттай ажил гэж байдаг юм байна. Хаалтын нөхөр өлгдүүлдэг асуудал байдаг юм байна. Энэ чинь би бүгдийн лаваар харуулаад монголчууд эрэгтэй сэтгэл зүйн дэлгэртээ ирээрээ, тий. Ирээд бэлэн зэлэн гэж нэг хүрээд ирдэг хамаг бүгдэнд очоод та мөнгийг ажлыг ихтэй ураадаг тастаад өгнө хийгээд мөнгө цуглуулчихна гэл Бодит амьдрал дээр өөр шүү гэдгийг л одоо ч гэсэн контентор би хийгээл энэ тэнд ажиллаад яваалгаа. Тэнгүүд намайг бас энэ дээр нэг асуудал байгаа байхгүй. За. Энэ тэнд ажил хийгээд би мурaalтай ажлыг харуулж байна те. Ийм ажлууд шүү. За ийсаны ажил ийм ажлууд шүү. За ивжүүч сонсогч ийм ажлууд юм байна. Тэ? Шагдааны ажил ийм ажлууд юм байна. Бүгдийг нь харуулж тэдэрт бас нэг бичлэгээр харуулад ойлголт өгж штэ хүмүүс очиод тэрнээс бас тэгвэл да би очиод ийсаа хийж чадах уу чадахгүй нь те. Би буудлын ажил байна те шигдааны ажил аяг тавг байх ийм ажил гэдэг юм байна. Өдөрөө харчаад ирвэл яд тэр хүмүүс чинь бас нэг ойлголтоо очиод яг би ийм юм хийх юм байна гэд сэтгэл зүйн бас нэг юутай ирнэ шүү дээ те. Тэрийг л тэр контентод өөрөөрөө харуулад яваад байгаа шүү давхар. Тэгэнгүүт хүмүүс намайг би хэрвээ ажлаа солиод энд ажил хийж байгаа бичлэг хийхгүй байж бас болно. Нууц. Тэр бол миний би өнөөдөр шигдаанд ажиллаж гин үү, буудалд ажиллаж гин үү, нураалт ийсаа хийж гин үү, ер нь хүмүүст хамаагүй шүү дээ. Миний яг орлогын үүсвэр юу хийж байгаа сонирм биш. Би зүгээр л хаяа зүгээр монголчуудтайгаа ямар нэгэн интертеймент байдлаар ч юм уу зүгээр өөрөөрөө байгаараа бичлэгээрээ уулзчаад ажлаа бол нууж болно шүү дээ. Тэгэхээр би монголчуудыг хараасаа яг ингээд ийм бодит амьдрал цадангостоор хөрсөн дээр бодит амьдрал ийм байдаг юм а. Тэгээ би мөнгөгүй болоод Күүш уумч гэсэн хоноод явж дээ. Саунд хүртэл хоноод чимданаач ирээ явж байгаа өдрүүч над байсан. Тэрийг боддоор монголчууд нуухан байхгүй. Зөвхөн манайханд ил тод хараг. Би нэг өөрийгөө 10 жил болсон би мөнгөтэй гээл те. Тэгээл нэг ингээд яваад байгаа юм биш ээ. Би бас мөнгөгүй байна. Би метроны одоо цагтаа уралдаад өглөө тэдэн цагт ингээд явах те. Дээрээс нь метро автобусныхан мөнгөгүй болчоод би яг ингээд зоосон мөнгөөр тоолж байгаа бичлэгүүдийг л оруулдаг байхгүй. Наад нэг хүнд яг зоосон мөнгөөр л тоолоод оруулдаг өдөр байдаг юм аа тий. Ажилгүй ингээд нэг ганц Сеул би орж ирсэн шил ажилгүй нэг өдөр эсэнд гараад тэгээд би чинь дөнгөж нэг Сеул ирээд удаагүй юм чинь шилвэл дараагийн ажлаа олох хугацаа гэл ингээд байж танд өдөр болгон эсэнд ажиллаж орж ирдэг юм байна гэсэн чинь. Тэгээд энэ хугацаанд чинь биш нэг эхний өдөр нэг 150,000 оны илдаантай ажил хийлээ гэж одоо дараагийн өдөр чинь ажилгүй байнгут нөгөө мөнгнөөсөө идэн нуун дэш тийм үстэй. Тэгэл ажилтаа ажилгүй байж нэг өдөр тог ус газны мөнгө гараад ирнэ. Тэгэл үнэхээр мөнгөгүй болдгоо байдаг байхгүй чинь. Тэгэл өнө зоосон мөнгөөр ороос үлдээ те. Тэрүү чин дотор зоосон мөнгнүүдээ дэлгүүрт нөр бэлэн мөнгө өгчөөс хариултуудаас цуглуулаад за зоосон мөнгөөр одоо те метрогоо цэнгэлээ дараагийн ажилдаа явах гээл тэргүүрээ хоол авч идэггүй ч үе байна. Энэ миний үрт ингээл харуулаад бодтоор нуухан байхгүй ингээл явсаар л байдаг. Тэг яг хөө тэгээ ингээд яваад хар хүмүүс наваа бас нэг тэрүү ярьсан асуудал намайг муулаад дөрвөлтөд байдаг ч одоо намайг ойлгодгүй асуудал юу гэхээр энэ ингээд ерөөсөө 10 жил болсон гэсэн аки. Дээрсөө юу хийж амьдэрсэн те мөнгө зүгээр хураасан юм уу тэгэл энтэн те одоо миний сүүлийн үеийн бичлэгүүдийг үзчихээд хүмүүс тэгээд өгнөд нь штэ нэг нураалтын ажил дээр явж байгаа нэг инстан дээр явж байгаа нэг барилгын ажил тогтохгүй тэгэл энтэнд ингээл ажиллаад ажил сэглээд ч юм нэг бол энтэнд хөөгдөл яваад идэв юм уу тэгэл ингээл яваад идэг амьдралын зорилгогүй энэ үний ямар зорилготой ирсэн бэ чи баг ингэж солонгостой амьдснаас Монгол руугаа баг буцсан дээр юм шүү гэсэн комментүүд ч байна. Тэр хүмүүс намайг ойлгохгүй шүү дээ. Яг цаад дагууламж утгыг нь ойлгохгүй дээ шүү дээ. Би бодит амьдралыг харуулж байгаа. Гэхдээ ажлууд ийм ажлууд байдаг шүү те. Манайх хэрэгтэй ийм бодолтой ирээрээ гэсэн юм харуулаад явж байгаа. Ингээд нөгөө яг чамайг ингээ ярихаар заавал тэр хүмүүст тайлбарлаа. Тэр хүмүүст ингээд нөгөө ойлгуулах гэдэг шаардлагач болго тийм ээ. Чамайг ойлгох хүмүүс нь ойлгож яхад тэгэл болох юм байна. Яагаад гэж би тэгж бодож байгаа гэхээр ер нь бол хүний амьдрал чих богино юм өстэй. Тэгээ хүн өөрийнхөө дураад ер нь чиний хитэн дөрөв хураас нөө мөнгөтэй байна уу мөнгөгүй байна уу энд байгаа биднээс энд байгаа тэр дондог дулмаа хоёрт ямар хамаа байна ер нь бол тий гэтэл манайхан ч хүний эрэхтэй амар туртаа арт юм байна те бүр нийтээрээ тэгээ би бас яг бүр чамааг бүр ингээд онцлоод бүр ингээд хоёлаас уулзгаа цаг тохирох гээд нилээн чи цаг завгүй те хоёлаа ингээд тэгээ би ингээд уулзвал Акиг ингээд яг Аки ингээд камерны өмнө гараа суудаг Аки. Бодит амьдрал дээр байдаг Аки хоёр хэр хол зөрөөтэй байдаг юм болоо гэд би авиг боддог байсан байхгүй юу. Чагаараа яг байдаг хүн юм уу эсвэл бас жоохон өөр болчтой юм уу? Ямар дүр гардаг юм чамаас? За ер нь тэр лайв хийгээд одоо тэр энэ дээр болоод яг л те миний дотор одоо нэг юм Аки гэж нэг те миний дотоод ертөнц яг би бичлэг асаагаад лайв хийхэд те миний лайв дээр орж ирж лайв хийгээл яг л яг зүгээр би дотоод
дотоод ертөнцтэй одоо энэ би түрүүс нэг ганцаар бүх зүйл чинь ингээд ерөөсөө алга болвол те зүгээр л ингээд би яг л өөрийнхөө яг жинхэнэ өөрийнхөө байх те бие барих ичих хэнийг өмнөөс хүн амт ингэж байгаа болоо ингээ хэлж болоод их юм байхгүй зүгээр л яг тэр чинь миний жинхэнэ аки ямар ч хувилгүй тэр чинь лайв гэдэг чинь ямар ч эдит хийж монтажлах боломж биш тэр чинь шууд засагдчихж байгаа те тэр тэн дээр бол би яг жинхэнэ өөрөөр л гарч ирж байгаа байхгүй тэр чинь ямар дүр жүжиг биш шүү дээ тэр чинь бодод те одоо тэр би уусан ч үүсэн ч байсан те яаж яасан ч би яг өргөрөө төлөв өргөрөө л явж байгаа тэр яг жинхэнэ аки энэ дотоод хүн сэрдэг байхгүй лайв гэдэг онгод ордог гэдэг чинь жинхэнэ эр хүнтэй дотроос гарч ирээд хэлий одоо ингээд чилээ би нэг болдог байхгүй би ингээд лайв хийхгүй ингээд явдаг амьдэрдэг жирийн одоо зүгээр бусдын адил сошиал ертөнц контент бүтээгч биш те зүгээр ингээд урд ажиллаа хийгээл амьдрал явжсэн хүн байгаагүй одоо ингээд лайв хийсэндээ би баярлдаг байхгүй яагаад тэгэхээр миний дотор хүн намайг зүгээр нэг юм төрөв биш ус орон одоо миний ганцаард л байна те тэгээ дээрэс нь энэ бус хүмүүсийн одоо хэлэх гээд нэг үг юм байгаад гэж одоо шилээд одоо нэг энд нэг тэгэлцсэн нэг юм байгаад байдаг шүү дээ. Одоо шилээд би үгдээ одоо үнэхээр Монгол улс төрд байгаа нөхдүүд үнэхээр болохгүй те янз бүрийн асуудалтай байгаа бол тэрийг ингээд бүр хэлчмээр байсан ч гэсэн тэр хүмүүс энгийн хүмүүс чинь үнэн зөв одоо ярьж байгаа ч юм уу одоо нэг янз бүр одоо эх орон ч юм уу янз бүр хүмүүс нь бичлэгийг ч юм уу доор нь дэмжиж байгаа гэж бичнөөхөөс тэр хүмүүс өөрсдөө нэг яг тэр оролцож бас бодиттой нь оролцож байгаа юу байхгүй гэдэг шүү дээ. Хэлгээ өөрийн ямар утсан дээр тэр лайв бичлэгнээс ич одоо санаа зовдог хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс чинь ингээд шууд бичлэгээрээ би ийм хүсэл бодолтой байна, ийм байна гэдэг хийж одоо хийж чадахгүй тийм. Янз бүрийн асуудалтай байгаад шүү дээ. Тэгэхээр би ч юм болохоор ч одоо шууд нэг бичлэгээрээ дотор нэг аки гэдэг хүн чинь сэрэд гарч ирж яаж нэг хэлий яри гэсэн зүйлэл айгуу таан гоё зоригтойгоор ингэ хэлждэг те. Тэгэхээр яг энэ аки чинь ерөөсөө нэг асуулт гараад ирдэг юм байна тийм үү? Тэгэхээр ерөөсөө хэлий яри гэсэн юм бүгд хэлээд авчдаг. Өөрөө өс тодлоо илэрхийлэл ярьж илсэн. За тэгээд бас миний хүмүүс аваа зарим одоо дээрээс хандаг болов яг тэгээд бас нэг нөөс нь уламжлахаа гэж бас нэг л би ч бас нийгэмд айгуу гоё оролцоотой бас амьдарч явдаг юм шүү дээ солонгоч одоо юм л те. Нөөс нь уламжлахаа нэг хэсэг чинь бөөн шуугаал одоо монголчин бас чигсаал цуглаа ингээд талбайдаар ингээд айгуу юм их юм бол болж өстэй. Тэр чинь бас солонгост монголчууд би өөрхөн пэйж хурган одоо пэйж хуудсан дээр те манайхаа одоо тэндээс ингээд би хараад тэр ингээд зүгээр ингээд хараад ингээд суугаад ах би сэтгэл яахгүй шүү дээ тэр дэмжиж байгаагаа би яаж илэрхийлэх те. Тэг утсан санаас одоо жишээлбэл олон монголчууд талбай дээр өндөр одоо энэ нүүрс нь болгоо эсрэг одоо тэмцэл өрнүүлж байна гэдэг тэгж яхад би эндээс зүгээр усны санаас дэмжиж байгаа шүү комент чээс сухаас өөр надад ямар ч оролцоо байхгүй да би айгу өөртөө ингээд те би энд ямар нэгэн байдлаар оролцох юмсан те яаж оролцох би эндээс тэгээд үнэхээр одоо нисэд очих боломж байхгүй байна те би тэгээд яаж талбай дээр энэ хүмүүс тэр би эсрэглэр яг оролцох уу тэгээд бодож шүү би. Тэгээд нөгөө дотроос нэг юм жуулмал огшоол асаал гарч иж тээ. Тэгээд би зүгээр би монголчуудтайгаа лайваараа шууд ярилцъя те. Монголчуудаа биш л лайв. Яаж бүгд оролцоотой байх вэ? Тэ. Нэг бол бүгд энэ талбай дээр эх орон ирээдүйн хооч үеийнхэн төлөө тэнцэж байгаа, чигсэж байгаа олон монголчуудаа бүгдөө энэ хахир өвлийн эсэглэлцэн магтаж жигсаал болж байсан шүү дээ 12 сарын сүүлээр те. Тийм ч хэдүүлээ ядаж аач цагны мөнгө ч хамаагүй. Энд солонгосоос бид нэг дэмжин комент биш. Хов нэмрээ мөнгөн одоо эд материалаар бодит байдлаар оролцуулъя гэдэг. Тэн дээр хин нэгэн хүн дуурах хэрэгтэй юм биш үү? Шүүлүүлэн гэдэг чинь дуурах хэрэгтэй байна. Тэгээ би яг нэг өдөр ажиллаа хийж би нэг бас будааны үйлдэлд ажиллаж явж байгаад тэгээд би яг энэ бичлэгийг үзэл хүн чинь монгол хүн огшдог шүү дээ. Монголчуудаа талбай дээр чагсах гэж ингэж гэл те. Бүр амар огшоод байсан байхгүй. За энэ дээр ерөөсөө л оролцож шууд лайв асаа. Тэгээд машинтай би нэг дарагтайгаа цуг явж байгаад манай дарга нэг дэлгүүрл ороод бид тэр будаа тараад байсан байхгүй. Дэлгүүрл ороход нь би зөрж шууд ороод ирэх хугацаанд нь би буугаад шууд бичлэг асаагаа лайв хийцэг богинохоо 10 минут бичлэг хийгээд за сайн байна уу монголчуудаа за ингээд та бүхэн одоо Монголд болж байгаа нүүрс нь болгоо те одоо энэ асуудлыг бүгдөө мэдчихэж байгаа хэдүүлээ одоо зүгээр утасны санаас зүгээр ингээд дэмжиж ингээд тэнд байгаа хүмүүсийг ингээд биш оролцоотой байя яаж оролцоотой байхаа хэдүүлээ ядаж талбай дээр байгаа хүмүүст одоо мөнгөнд тусламж бодтой өнөмөр оруулцгаая. Тэгээд би тэрнийг чинь за яг одоо намайг солбоо ТV үзэж гин үү? За солонгост байдаг инфлюенсерүүд ч юм уу тийм ээ үзэж гин үү? Үзэж байгаа бол бүгдөө талбай дээр байгаа хүмүүстэй одоо ингэж туслах одоо тийм
аюун одоо тийм чагсаал цодоосоос ингээ өрнүүлье тий. Удаа хамтраад ийм өрнүүлье гэдэг. Тийм ээ би санаж байна. Аха. ертөнцтэй бас ингээл хүмүүст одоо шилүүлдэг ингээл бүдэр ингээд цугларын эх орныхон төлөө бүдэр Тэгээд одоо хоолгоо өргөё гэдэг. Тэгээ бид нар чинь бөөнөрөө тэр дөндөө ингээд жагсаал магсаалч бас ингээл бас айгүй оролцоотой. Энэгээр би юу хэлэх гээд байна гэхээр би нийгэмдээ бас ингээд айгүй тийм оролцоотой хүн шүү. Бас хувь нэмэлттэй бас оролцоотой байхыг хичээдэг тий. Өнөө тэр бол би бол бас тэгж хардаг ахыг айгүй зоригтой гэж би харж байна. Угаасаа ер нь бас тэгж хардаг. Ер нь бол хүн чинь ингээл нөгөө нэг тэр болгоо ингээл чамайг дэмжиж байгаа төдийгөөс өдөө хүртэл чамайг хайрлаж байгаа зөндөө олон хүн байгаа ч гэсэн яг тэрэн шиг бас дургуун хүмүүс бас байгаа шүү дээ тий. Янз бүрээр чиний сэтгэлийг хэмтэлж байгаа, сэмтэлж байгаа, эсэн шүү дээ муу үгээр хэлж байгаа. Энэ бүгдийг дааж байгаа сэтгэлийн хаттай залуу юм байна гэж бодож байна. Дээрэс нь ер нь чиний ингээл яриа мараг ингээл дөнгөж сая ингээл сонсоод хоёлаа ярилцлага явж явах явцад ер нь өөрөөсөө эхлэлтэйгээр бусдыг маш боддог тийм их зоригтой хүн юм байна даа гэж. Гэхдээ чиний тэр өөрсний чагсаалыг чамааг анх одоо нөгөө нэг санаачлаж тэр хүмүүсийг цуглуулсан гэдгийг бол мдээгүй юм байна. Тэгэхээр бас мундаг юм аа. Яг ингээ яриаг нь сонсохоор яаж чаргүй аюу тийм их онцгүй юм бэ чи. Ингээ бүр яг ингээ Монголын яриаг нүдэн асаал өөр бүр огшоо ингээ ирчих штэ. Тэгээд маш тийм юу юм байна. Бусдын төлөө гэсэн маш гоё тийм сэтгэлтэй хүн юм байна л гэж эхний одоо миний одоо өнөөдрийн хоёлаа ярилцлагын дондоо төрж байгаа мэдрэмжүүд маань юм байна. Чи би их ганцаарддаг гэж ярьжсэн шүү дээ. Манай Солонгостойгоо монголчуудад зориулсан подкаст тахгүй. Одоо манай подкаст маань яг нь Монголд байгаа хүмүүс үздэг тийм. Гэхдээ ер нь 22 дахь аймаг гэж ярьдаг дээ шүү дээ. Чиний саяны хэлснээр маш олон залуучууд залуу насаа цаг хугацаагаа би ч гэсэн яг эвжлээ. Цаас дээр сургууль сурчаал буцсан гэсэн юм. Мэргэжлээ дээшлүүлэл гэсэн чи юу вэ гэрэл тал зөвхөн талцаа те. Одоо нөгөө зоочихгүй яах болсон бүр игцэн явж штэ. Тэгэхээр энэ мэдчлэн энэ улс маш гоё олон зүйлийг өгдөг шигэ бидний цаг хугацааг аваа явчихдаг те. Тэгэхээр цаг хугацаа гэдэг чинь хүний амьдрал өчнөө үнэтэй зүйл гэдгийг л одоо л ойлгох юм байна шүү дээ. 30 гараад тэгэхээр чам шиг ирээд удаагүй байгаа. Энэ тэнд ингээд одоо яг чи бол лайф хийгээд ингээд сэтгэлийнхаа ганцаардлыг тайлчт юм байна. Тэгвэл тайлч чадахгүй, яаж чадахгүй, хилээч мэдэхгүй. Ийм байгаа хүмүүс бит хоёрын бичлэгийг үзчихвэл чи тэр хүмүүст юу гэж хэлмээр вэ? Зөвлөгөө өгч чадахгүй. За яг ерөнхийдөө би бас лайвдаа ч гэсэн ерөнхийдөө бас хэлдэг л дээ. Одоо миний лайв дээр үздэг хүмүүс бол мэднэ. Би Солонгост байдаг те. Монголчууд тэр лайв дээр одоо entertainment полоноор хоцож явахтаа хүртэл би хэлдэг байхгүй хэлдэг байсан. Манайхаа те над шиг би та нартай адилхан те анх бас хэл ус мэдхгүй юу юугаач мэдхгүй ингээл ирж ийсэн те. Өнөөдөр би ингээд үйлдвэрд ингээд кантинаар ингээд үнэхээр бас ингээд ганцаардаад адилхан ингээл хар бор ажил хийгээл те. Солонгосуудын харцсан ингээл ажиллаж байна. Зовлон нэг жаргал зовлон нэгтэй. Тэгээ манайхаа бити те одоо энэ солонгос чинь ажил төрөл чинь тийм амархан бодсон шиг биш. Би чинь шал өөрөө төсөөлөл кинон дээр гардаг шиг төсөөлөл ирсэн юм шүү дээ. Ер нь бол тэгсэн чинь яг хөрсөндөө бод амьдрал дээр чинь тийм биш байдаг юм байна. Чинь зөндөө олон зүйлүүд байдаг юм байна. Тэгэхээр манайхаа те та нар өнөөдөр шантарч бити одоо шантраад явж байгаа олон монголчууд бас байна шүү дээ. Энд ирээд нэг манай гэрээний чсэн залуучууд өнөөдөр Солонгост ирчээд 1 сар 2 сар 3 сар ч юм ажилчингуудаа 6 сар хамгийн садлав. Манай нэг найз шилүүд ганцхан шилүүд нэг найз 6 сар ажиллаад тий. За бөөлөө тий. Энэ зүгээр л хятад юу шиг юм бэ шүү дээ. 90 шиг юм бэ шүү дээ. Тий. Гэл явж байгаа. Тэр хүн яг өндөө бол бас айгуу тийм бас ганцаардсан л байх, бас их шантарсан байх тий. Тэгээд арай өөрөө төсөөлөд миний түрүүний ярьдаг шиг кинон дээр гардаг шигээ солонгосыг төсөөлөд өрөөд ирсэн. Бараг коноп дараал үйлдвэр гигэн дээр зогсоод ингээл мөнгө авч байгаа юм болов гэсэн чинь арай өөр юм байна гэдэг тэр хүн би сэтгэл бүхэмараад мэдэрсэн баг. Тэгээд дээрэс нь бас манай тэр найз шилүүд одоо найз Монголдоос найз охинтой байсан. Магадгүй бас тэр мэрийг тэр би холбоо сэтгэл холбоо гэдэг шиг те 6 сар найз охиноос хол тэгээд энд нэг өөрөө төсөөлөд өрөөд ирсэн чинь яг хөрсөн дээр бодон дээр цаал өөр байгаад ирэхээр тэр залуу бас магадгүй найз төрөө төмөрсөн байх. Дээрэс нь бас яг нөр төсөөлөөс нөр бол тэгэл явах шалтгаан болсон баг. Тэгээ би шантардаг юм аа тий. Монголчууд энэ дээрээ шантардаг шүү. Тэгээ бити шантар дандаа бүх юм одоо санаанд одоо бэлэн зэлэн яг бодсон шиг байхгүй. Энд чинь бас шантрах үе байна. Заримдаа бас өвдөж чадах, ядрах зүдрэх үе байна тий.
бүгдийн дэсэж гарын шүү манайха Акин өнөөдөр тэ нөө лайв яаж явах та тэ Акин өнөөдөр өстө өвдсөн ч өөсөн ч дуусан ч ямарсан дэссээр хагаад өнөөдөр бас ингээд та нартайгаа хамт эсэл зүргээр хамт байгаа шүү бидний шандраараа бидний няцаараа тэ хэдүүл ямар ч байсан 90 сар бол энэ бие аваад тэ зорьсон зорилготой заавал хүрээд эх орондоо хамтдаа харьцаана эх орныхоо хүний нутагт бүгдөө ажиллаж амьдраад энэ залуу нас тэ энэ эрүүл мэнд бүх зүйлээ энэ улс зориулж байгаа ч гэсэн одоо бүгдөө хийгээд те зорьсон зорилготой өрөөд шуналгүйгээр эрүүл мэндэ хамгийн гол нь эрүүл мэндэ 90 сар бол байгаа дээр залуу нас юу байгаа дээр эх орн руугаа хурдан бүгдөө очиж эх орныхоо хөгжил зэлгэлтэнд төв нэмрээ оруулцгаая. Солонгос улс оронд ирээд бид нар юу сурсан, юу ойлгосон те тэр зүйлүүдийг эх орондоо очиж жоохон ч гэсэн бас нэг нийгэмд төв нэмрээ оруулъя. Улс орондоо бас нэг бас гадаад яваад нэг халуун шууны мах хэдэд энэ улс орны хүчтэй харцсан хүмүүс чинь Монголд очиод бас бид нар нэг арай бас нэг өөрөөр бас ингээд амьдрын шлээ те энэ улсаас сурсан мэдсэн зүйлээ эх орондоо очиж дэлгэрүүлъя те Ямар гоё юм бэ. Хоёр байраа сэлгэцэн байгааг манай үзэгчид бол анзаарч байгаах гэж бодож байна. Тэгээ анх удаа Аки манай подкаст штэ ингэж орчноо сольж байгаа. Тэгээд бас онцлогтой юм болов уу гэж бодож байна. Тэгээ Акида өнөөдөр үнэхээр талархаж байна гэдгээ бүр дахин хэлмээр байна. За тэгээ дээр нь яагаад ийшээ орж ирсэн бэ гэдгээ бас хоёулаа бол мэдчихэж байгаа ч гэсэн үзэгчдтэй бас жоохон тайлбар өгчээ те. Бэлэг махны дэлгүүрийн хамт олон маань маш гоё амттай юм 5 цулын одоо цуглуулга тэгээ 5 цулын шүлийг бол өгсөн байгаа. Тэгээ бид нар бас нөгөө саяны студид дотор маань болохоор жоохон ингээд нөгөө яг хоол идэх орчин биш учраас жоохон царцах юм уу нөгөө зүсэж идэх боломж байхгүй байсан учраас бид нар байраа сэлгээд за манай Акигийн маань найзын бүрдүүлж өгсөн Монгол хоолны газрын хамт олондоо маш их баярлалаа. Тэгэхээр өөр мэдрэмж ороод ирж байна тий. Тэгж Өөр яриаар бол шилжихэнд байлаа. За Аки ер нь Монгол хоолой ихэд нийц. Тэр яг Монгол хоолой ихэд одоо гэртээ байх ёстой бол. Гадуур одоо ажил төрлөө хийгээ явж байгаа зүйл угаасаа дандаа солонгосуудтай солонгос хоолны газар ороод явждаг болохоор гэртээ байгаа үед бол амралтын өдөр ч юм уу гэртээ байгаа үед бол ер нь байнга Монгол болол. 5 цуллаа ер нь идэх юм уу? 5 цул ер нь дорт идэн штэ. Яг одоо гадуур бол яг нэг сөндөө мөндөө гэж одоо байна. Тэрийгээр олж байгаа бол яг ингэж яг гэртээ гэхдээ би бол яг нэг 5 цулыг худалдаж аваад ч юм уу яг ингэ чанаад идчихсэн идж байгаа юм байна ер нь. Тэгвэл өнөөдөр идэх юм дээ минь нээз. Тийм байна. Сонирхолтой байна тий. Монгол хүн ч угаасаа махсаг ард монголчууд ч махсаг хүмүүстэй. Монголтой байхдаа яг 5 цулыг бол яг одоо шинэ хормон гаргаад ч юм уу манай бүтээгээд дэмээ өөдрөө чатсан гэдэг 5 цулыг иддэг байсан. Яг гэртээ ч гэсэн бас тэлээж байгаа маань чанж иддэг байсан. Тэгээ солонгос төрснөөс хойш яг ингэж чанж бол идэж байгаа юм байна. За Акигаас асуух дараагийн асуулт юу вэ гэхээр юу вэ л да яг юм хоол ягаад орчин ингээд солигдоод энэ зураг мөр харсан чинь нэг тийм одоо согтууруулах тий одоо зүйлийн талаар ярмаар байна. Тэр нь юу гэхээр за мэдээч яг энд байгаа хүмүүс бол орчинд нь ирээд угаасаа нүгдэрээ харж байгаа болохоор ойлгоод идэв штэ. Яалч аргагүй ажлын хүн шиг гээл нэг 7 хоногтор ч юм 14 хоногтор нэг болчдөг тий. Солонгосууд өөрсдөө ч гэсэн маш сайн уудаг. Эсвэл солонгос хүний бие энэ тийм амар сайн даагаад байд юм уу? Эсвэл монгол хүмүүс одоо ондоо бие организмтэй байдаг юм уу? Эсвэл энд ирэхээр монголчууд маань уугаад ч ажиллаа ягаа яваад байд юм уу? Энэ ер нь яа тийм энэ дээр чи яг ямар байр суурьтай байдаг вэ? Хувийнхээ хувьд. Ер нь энэ ууж идэх юм байх хэрэгтэй юм уу? Яа гэх юм бол яг энэ чинь ууж идэх гэдэг утгаар манай монголчууд болохоор жишээл миний одоо жишээл зөвхөн лайвн дээр ч юм уу контентууд харагддаг л та. Би ингээд байнгын өдөр болгон аргуугаал ингээл тамборол яваад байдаг энэ л гэж байгаа. Энэ тийм байсан мөр би солонгос өнөдөр 10 жил болж байна. Үдээд өстэй чинь хүмүүсээ илтгэж их нэг бөбөө чинь болсон бүр ингээд юу одоо ингээд энэ өөртөө чинь чамтай ингээд уулзаад одоо яриа хийгээ сууж байгаа тийм. Яг над хүний амьдрал болсон бас нэг ганцаардан заримдаа бас нэг юм орох үе байна. Заримдаа ууж идэх үе байна шүү дээ. Тиймэрхүү ганцаарсан ч юм үедээ яг ганц хоёр нэг цууд атчаад бас бичлэг хийжсэн лавд тохиолдлууд байдаг. Яг тэрийгээр хүмүүс олж хараад энэ үсэл байнга л аргууд ерөөсөө сөөж үчин тий. Солонгост ирчээд үдээ 10 жил болчиход одоо энэ
ямар зоригтой байсан юм уу гүм үү гэдэг ингээл яг тиймэрхүү бодолтой байдаг шүү. Тэгэхээр тэр чинь юм шүүлдэргүй нэг өнцгөрөө харсан юмыг аль байнгын л одоо тэгж ерөөсөд аригчин гэсэн мэдээлэл хараад байна шүү дээ. Уусан болохоор яг өгтөө өнөөдөр тэгэхэд бол тийм биш байхгүй. Одоо Солонгост өнөөдөр жишээлбэл яг би нэг ариг дарс одоо юу яаж байгаа юм шүү дээ. Сурталчлаад байгаа юм шүү дээ. Одоо биш. Тэр яг зөвхөн Солонгост л би энэ орчинд ирээд ажиллаад амьдраад ингээд анзаараад харж байгаад Солонгосод яг ариг дарсыг бол айгүй зөв зохистой дэлгэх гэж хэрэгэлдэг юм байна. Тэр чинь яаж юм гэхээр одоо ингээд үйлдвэрийн ажлын хамт олон байлаа гэж бодоод ажлын хамт олон одоо жишээлбэл нэг сардаа нэг удаа ч юм уу үйлдвэрийн дарга захирлын ажилтнаа бүгдийн нийтээр нь хоолнд оруулаад тэгээ мах шулунд ороод тэгээд тэр чинь Солонгосын кинон дээр гардаг шүү дээ. Тэгээд сүүж уугаад ажиллаа яриад тэр чинь жаргал зовлонгоо хаваалцаал тий. Тиймэрхүү маягаар өргөдөө Солонгосон. Тэгэл маргааш нэрээ ажилтаа үед бол тэр чинь яг ингээд ажиллаа яриад хоолоо идэнгээ ажиллаа яриад сэтгэл санаагаа удлаад тэгэл сүүж уугаа яг уухай удаа ууж чинь тий. Тэгэл яг зөв зөкстэй хэрэглээл бүр ингээд тасараад алангаа алдаал тэгээ хоорондоо ингээд муудалцаал тэгэл задлах нүдэлдэг ч юм уу тийм зүйлийг бол би мэдгүй одоо тийм энэ нийгэм дотор ч бас янз бүрийн хүмүүсийн аршин байдал байна. Гэтэ дийлэнх нь бол өнөөдөр яг зөв зөкстэй хэрэгжилчээл тэгэл болч дуусчдаг юм байл л дээ. Эндээс аваа энэ нэг жишээ хэлэхэд одоо жишээлбэл манай үйлдвэрээр би одоо өөр үйлдвэр жишээ авах л тийм ээ. Манай үйлдвэр одоо жишээлбэл нэг хоёр Солонгос ингээд байдаг байхгүй. Нэг нь одоо жолооч, нэг нь бол ингээд гигийн дээр ажиллах Солонгос байдаг байхгүй. Тэр хоёр нэг машин дээр тэр хоёр үйлдвэрт бас нэг юм жижигхэн үйл ойлголцох ч юм уу зүйл гарч байгаа байхгүй. Хоорондоо ашлага юунаас болоод маргалдаад тохиолд. Тэгэнгүүт нэг нь ингээд би ингээд хоёулаа ажилдаа сайн. Тэгээд нэг нь ер нь би одоо тий баг цаграл руу ирсэн юм шиг байна. Би одоо үйлдвэрээсээ гарлаад энэ үнтэй юусоо баг тохирохгүй юм байна. Хэцүү байна тий. Тэгмээ цаграл мэдээж хамт олно. Энэ ажиллах хүч гэдэг чинь аягүй чухал шүү дээ тий. Ажиллах хүч байлгахын тулд цаграл болохоор ингээд толгойн ажиллаж шүү дээ. За өнөөдөр тэнгуүтэр орой шууд мөн гэж яахгүй. Хоёр Солонгосыг цаграл орой шууд яагаал. За ингээд хэдүүлээ өнөөдөр хоолнд орцгааж шүү дээ. Хамт олноор хоолнд орё гэд гинт гэж яах вэ? Тэр нөгөө хоёрын чинь хоёулангийн аваад бүгд өөрөө ажиллаад харчаад уцсаасандаа орцгож хутсанаараа солиод цаграл 2 машин, 3 машин авчираад тэгмүүд ажилтаас болоо бид нар шууд ойролцоо хоолны газар л очиж байгаа байхгүй. Гинт чи маханд орно гэж яригдаг байжод гинт тэгээд очисон чинь тэн дээр юу болж юм гэхээр нөгөө цаграл болохоор тэгээ бид нар чи маханд ороод нөгөө сүүж мууж өгөөгөөл ингээд хоорондоо сэтгэлдээ онгоотл ингээд ярилцж штэ. Тэгэл тэгээд тэндээс юу анзарч ирэхээр цаграл ингээд за ингээд бүгдээрээ эвтэй найрлаа. Манай хамт бол одоо бид нар ингээд нэг юм тогооноос одоо хоолж байгаа тий бүгдөө тэр одоо эвтэй найрамдалт одоо ийм гоё байх хэвээр тэгээд солонгосч нуухаараа за файтэ манайхан гэж тий үзүүлээд үгүй шиг бол тий хүмүүс сэтгэл зүгээр нь гэж өргөж өгч штэ тэр нөгөө хүмүүс чинь жоохон уугаад ирэхээр жоо сэтгэл дотоод хүн гарч ирдэг юм уу яа гэдэг нөгөө хоёр муудалцсан хүн чинь сүүлдээ ингээ тэрвэлдсэн нэг нь болгоо за хён юм степ дүү уучлаарай степ жоохон тий сэтгэл санаа жоохон үүдэж жоохон стресстэй дүнгээр жоохон тэгсчихлээ тэгээд гэсэн чинь нөгөө ах чсан гэл зүгээрээ гэл тэгээ хоорондоо нөгөө ууц халтсан нэг юм гадаа гарцсан тавилдсан нөгөө юм ингээд нэг ч нэ тэгэхээр энэ чинь бас нэг ууж идэнэ гэдэг чинь бас нэг үйлдвэрт одоо ингээ ажлын стресс янз бүрийн байдаг тий тэгвэл энэ стрессийн ажлын байгаа нөхцөлийг хоорондоо орой хоолнд ороод тэгээд ууж идэнгээ хоорондоо ингээ бас сэтгэл онгоотл биенээс уучлалтгүйгаа тий намайг уучлаарай би жоо төгссөн байна би бас ингэсэн байна хоорондоо ойлголцоо тэгээд ингээд нэг гой задарчаараа маргааш нь амар гой хайпи ажиллаж байгаа хоорондоо би энийхэн занг мэдлсэн хүмүүс чинь тэгэхээр энэ ууж идэнэ гэдэг чинь бас их учиртай байдаг юм нэ тэр чинь бас нэг хамт олноо сэтгэл зүйн өргөх ирч хүч өгөх урам зориг өгөх тий тэр утгаараа солонгос захирлууд чинь ажилчтайгаа авч хоолнд оруулаад байдаг чинь бас юм учиртай байдаг байна тэгэхээр яг нь нийт солонгосууд ч гэсэн одоо зөвхөн найзууд хоорондоо ажиллаад харчаад бүгдөө ажил төрлөө ярингаа тий тэгэл янз бүр ажил амьдрал ярьж болно тэгээд энэ солонгосууд ер нь бараг л өдөр тутам л гадуур ингээд харж байхад бол солонгосууд битүүл ингээд ширдаанууд амар их өгдөн шүү дээ битүү тэгэл ингээд харахад дандаа сөөжгөө ууц яг нэг кинонд гардаг зөвлөл харагддаг шүү дээ нөгөө сөөжгөө уугаад махаа шарж идэл хоорондоо тэр чи амар ажлын тэр их стресс одоо янз бүрийн хүн болгонд янз бүрийн стресс янз бүрийн юм байдаг ба шүү дээ тэрийг тайлж амар гоё ингэж тухайн тий одоо нэг айгуу тэр хайпи л гоё амьдрд юм байна солонгосууд ерөөсө дандаа л инээсэн ханаасан тэгэл яг би тиймэрхүү өнцгөр бол энэ арх гэдэг идэг тий яг зүг зүгстэй хэрэглэдүүлээд чинь бас гоё хүмүүсийг гоё хооронд тоолгод юм байна гэдгийг ер нь бол олж харсан. Яг гоё өнцгийг олж харсан байна. Окей. Тэр би бас нөгөө
энийг бол гэхдээ нөгөө юу яагаад гэдэг юм бэ л дээ. Манай монголчууд болохоор бүтээн зөвшөөрдөггүй яа. Тэгэхээр нөгөө бидний чинь нөгөө ээж аавынхаа дэргэд айр хууж болдоггүй Монгол ёссон гэл нэг юм байдаг шүү дээ. Ярьдаг. Гэтэ солонгос хүмүүс ч юм болохоор нөгөө аав ээж нь хүүхдүүдэд зааж өгдөг гэл заавал адилхан байх албагүй л дээ. Гэтэ нөгөө түүгээ судлаад үзсэн чинь манай монголчууд чинь дээр үед бас нөгөө ингэж яаж чи архийг хідэн одоо хундаг уугаад тасрах юм бэ те энээс хойш ийм зан характер гарддаг юм шиг гэдэг бас зааж өгчсэн тийм түүхэн юм бас байдаг юм байлээ. За тэр яг одоо Монголынхаа ямиг ярьсан чинь гинт нутаг ус ярмаар санагдаад Монгол хүмүүс чинь бас нэг нутаг усаа ярьдаг ш. Манай Аки чи ер нь аль аймгийн ямар уугуул юм бэ? Би өөрөө бол хотод төрсөн. Тэгэхээр мэдээж монгол хүн чинь ааваараа гэдэг утгаараа манай аавч бол булганы шиг өндөр их булган тэгээд би булганы л гэж байна. Аки. За олон өсгөөчүүдтэй болцоод явчихдаг ирээдүйн эхнэрээ ямар хүн байгаасаа гэж боддог бай ер нь. Эмэгтэй хүний ер нь ямар байгаасаа гэж боддог. Ямар эмэгтэй хүн таалагддаг вэ? Яг ер нь бас нэг яг эрэгтэй хүн болгоно л бас нэг тийм л нэг эмэгтэй хүнтэй уулзч хансан те. Гэсэн нэг юм нэг эрэгтэй хүн болго байдаг байлгүй те. Надад ч одоо байна л да те. Одоо яг урд нь би чинь бас нэг юм амар гоё тийм ер нь те. Нэг царайлаг мэрэлэг гэл айгу тэгж их боддог байсан. Бол одоо гэтээ яг үнэхээр бас царай харахгүй гэж бол хэлэхгүй. Царайны яг хүмүүсээс бас үнэндээ царайны сайнаар цаас үлгүй сэтгэлэл гэдэг. Гэтээ бас үнэхээр сэтгэл сайтай хүн байх эмэгтэй байгаасаа гэж мэдээж хүсэн те. Тэгтээ мэдээж бас яг тодорхой хэмжээ мэдээж нөлөөлсөн чинь бас яг бод амьдрал дээр бол тодорхой хэмжээ царай харна шүү дээ те. Яг ер нь ямар эмэгтэй яг миний бодлолд бол нэг юм нэг тийм за зэний төсөөллийн эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй бол яг тийм нэг за яг өнөөдрийн хувьд ярихад те. Би одоо ингээд бас ингээд зүгээр нэг солонгост ингээ ажиллаа гэж чимээг өгдөг хүн биш болсон байна шүү дээ тийм. Ийм олон нийт дээр контент хийдэг одоо лайв хийдэг тийм. Энэ байгаа байдлыг маань нэг одоо ингээ яг өнөөдрийн үед тийм хүлээмжшэрс одоо ойлгодог тийм. Гэтэ мэдээж яг энэ талыг бол ямарсан ойлгодог тийм хүн байгаасаа гэж хүсэж байгаа. Яг тэр би цаашдаа энэ лайв бичлэг одоо нэгэнт би ч нэг олон нийтэд харилцаад энэ бичлэг сошиал дээр одоо ингээд ил тод ингээд ус болол илэрхийлээд те ганцаарлаад байлаад ингээд жаргал зовлонго хуваалцаад өдөртөл явцсан болохоор яг би нэг эмэгтэй миний амьдралд орж ирээд за одоо шууд над контент лайв бойл үгүй бол би чамтай амьдрахгүй ч юм уу те тэгхийн бол би угаасаа айгүй хэцүү одоо ингээд шууд энэ чи өргөс авцсан юм шиг өө за гэж шууд тань гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр би зүгээр ингэж боддог байхгүй. За тэр эмэгтэй яг намайг контент бичлэгээ хийдгийг бол мэддэг те. Ерөнхийдөө тэгээд ойлгодог байгаасаа. Тэгээд дээрэс нь мэдээж би яг тэр эмэгтэйд одоо гэр орондоо ингээд жишээл би гинт учиргүй гэл уцаа гаргаж ирлээ байвал. За манайхаа одоо ингээд манай ихнэр ингээд би тэр ингээд явж байна тийм байна. Нэг бол гэр орны дотоод амьдралаа одоо би тэр хоорондоо маргалдах ч юм уу уулзах ч юм уу те. Би тэр нийллээ, би тэр саллаа ч юм уу тийм аа. Энэ нэг тогоо хаагаруулж олгонтроо гэдэг шиг энийг яг бодит амьдрал дээр би тэрийг дэлгээл ингээд яваад байхгүй чинь яг энэ лайвер харж байгаа өнцгөр бол хүмүүс намаа нэг шууд лайв ч юм болохоор энэ бол эвгүй те гинт лайв гэдэг нэг юм болоо гэж боддог байх. Угаасаа тэрийг ч тэгмэр юм шигээр би энэ хүмүүсээ харуулсан байж болно л доо. Гэтэ энэ чинь би ч өөр юмснаас бодолтой хүн яг миний ирээдүйн амьдралын хайна болох тэр эмэгтэй хүнийг би мэдээж тэр хүний одоо хүний одоо хүний одоо нэг ертөнцтэй хүний ертөнц гэж бас тэрэнд нь би тэр эмэгтэйтэй амьдран би тэр эмэгтэйг хайрлаад ингээд хамтдаа амьдрнаа гэсэн л бол би тэр эмэгтэйг хүсээгүй зүйлийг би хийж хийхгүй л хичээж амьдрах хэрэгтэй байхгүй тий. Тэгжээж битэж хоорондоо ойлголцож юм гэж амьдрна шүү дээ. Тэгээ яг би зүгээр яг тэр эмэгтэй магадгүй бас нэг хөргөн блог яг нэг контент зүгээр бичлэг лайв биш тий. Гэр янз бүрийн юм өөрөө бас сонирхолтой эмэгтэй болж байна шүү дээ. Яг надтай адилхан тийм контент блог хийх ч юм уу тий. Тэр үс сонирхолтой эмэгтэй. Тийм биш зүгээр олон нийтийн сүлжээнээс хол би яг чимээгүй хинч одоо ингээд 50 амьдрмаар байна гэж байгаа эмэгтэй байх юм бол би яг зүгээр бичлэгээ тустай ертөнцтэй миний ертөнц гэж бас тустай юм байна шүү дээ.
тусдаа гэр орондоо биш үж болно. Өөр газар ингээд лайв бичлэгээ хийгээд нэг бол зөвхөн заавал лайв биш контентууд хийгээд яваад байж болно сонирхлоороо. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр контентын бичлэгийг бол би болоод ерөөсөө ингээд миний амьдралын салшгүй бас нэг холбоотой нэг зүйл болчиход байна. Дасцсан үзэгчтэй ч гэсэн бүр ингээд дасцсан те. Би энэ лайв болоо зогсоох юм бол энэ олон хүмүүсийг хүртэл ийм санах юм гэдэг юм те нэг цаанаасаа өгүүлээд байна шүү дээ гэж энэ олон жил хийчихэж үгүй яг юм болчтой юм. Тэгэхээр чамаа яг байгаагаар нь хүлээн авч ойлгох тэр бүсгүйг гарч ирэхийг хүлээж байна шүү дээ тийм ээ ер нь бол маш нэг сонирхолтой байсан юм шүү дээ. Зүгээр ааха. Тийм ойлгодог юм ихтэй байх. За тэгвэл эсэргээр нь эрэгтэй хүн, аав хүн, эцэг хүн ямар байгаасай гэж тий. Ер нь чи олон аав найзуудыгаа харж байгаа шүү дээ тий. Тэгээ чи ер нь эрэгтэй хүнийг ямар байгаасай гэж боддог вэ? Эрэгтэй хүнийг за одоо би ч өөрөө одоо бас гэлээд амьдрал дээр ер нь олон жил ганц би ингээд явжлаа шүү дээ. Тэгээд би ч одоо өөрөө ч одоо суралцж одоо амьдралд бас ингээд яаж болохоор яг одоо тийм яг байгаасаа гэж байгаа шүү дээ. Тийм байгаасаа яг одоо за ер нь ингэдэг юм байна. Хүн яг өдөөс одоо нуух юм байхгүй. Би ч ер нь бас амьдрал зохиож байсан. Энийг бол бас бид хүмүүс нь мэдж байгаа. Энийг одоо ингэрээс дээр шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ яг ер нь залуу гэрүүлүүд те байсан дээр мэдээж анх удагаар би яад болж энэ тэр бүсгүй маань те манай одоо би нэг хүүтэй хүүгийн маань ээж бас мэдээж амьдрал дээр мэдээж анх удагаар ээж аав болол хөг жоохон хүүхдүүд дөнгөжлөө ээж аавтай ирлээд явжсэн залуучууд хүүхдүүд ингээл гэрүүл бол яхаар яг тэн дээрээс ингээл харахад би одоо ингээл боддог л та чи мэдээж хүн тэр нэг туршлагагүй одоо ийм олон зүйлүүд байна шүү дээ те анхаа болж байгаа юм чинь тэгэл ингээл ер нь тэгээд би яг хүн гэдэг юм байна. Яг ингээд тайртай тэр хүнтэйгээ хамтдаа ингээд амьдраад ингээд байж байхдаа бас зарим зөвхөн алдаануудыг бас олж хардаг юм байна л да. Тэгээд яг ингээд холдоод ирэхээр би одоо тэгэл Монголд гэрүүлээ орхиод гэж одоо яг ерөнхийдөө би чинтэй зорилго тавиад Солонгост ирж байгаа шүү дээ. Дараа нь гэрүүлээ Монгол Солонгост авчираад ингээд зөндөө ярилцсан юм байдаг. Тэр удаараа хэлээд би за ямарсан Монгол бол амьдрал үнэхээр тийм хэцүү байгаа учраас одоо мөнгө олж мөнгө хураахын тулд орон байртай болж тусдаа гарч гал боломжтой гадарх нь би Солонгос руу явж ажиллах хэрэгтэй байна. Тэгээд Солонгос руу тэгээд ирээд энэ Солонгост ажиллаж байгаа хугацаанд л хүн бүр амар их юм боддог юм л. Яг ганцаараа ингээл ажиллаад амьдраад ирэхэд чи нөгөө хүүхэд мөнгөтэй фэйсбүүкээр ингээл дүрсийг хараад ингээл ярих те ажиллаад хараад тэгэл гэрлүүгээ яарах тэр ажиллаа хийж байхдаа би чинь ингээл бүр ингээл хурдан ажлын цаг дуусаад 6 болоосоо гэл Монголын цагаар 5 цаг ч юм уу те. За газ гэртээ очиод газ усандаа орчод хоолоо иждэл зүр гэрлүүгээ л ингээл яах гэдэг те. За манай одоо хүүгийн ээжийн ажлын цаг нэдээс тарах үлээ тэдээс тарна те. Тэгэл ингээл бүр гэрлүүгээ л хүн амар яардаг л болдог. Би Монголд яг мэдээж гэрлүүгээ яардгүй нэг одоо юу яасан юу гэдэг юм байна. Би мөнгө л олж байгаа юм чинь те. Яг ардад ихнэр одоо ингээл манай ихнэрт хоёртон байжсэн дээр хичээлээс төрчлөөд хүүхд мөнгө гэдэг гэр зур ингээд байж байгаа хүүхдээ мэлх хүүхдээрээ тэгээд нэг би болохоор гэрт тэр эмэгтэй хүн намайг аягүй хүлээж байгаа те. Хурдан ирээсэй гэл аягүй хүлээлттэй байдаг гэсний ойлгодгүй л явдаг гэсэн байгаа байхгүй. Би болохоор нэг ажил хийж байна те. Өдөр нь одоо барилга дээр ажиллаж юм оройн үргэлжлүүлээд таксинд яваад тэгээд гэрт ихнэр ингээд хоол халуун дээр нь ирээд идээчээ одоо ажлын тартсан бол гэл би замаараа бас нэг сүү памперсны мөнгө наа юм бас манайх ч бас нэг гэр оролт байсан юм чи бас нэг төлөө нүүрсний мөнгө л үйл болцсон байх үед жишээлбэл за нэг хүн гараа зам дагуу авчи гээл тэгэл явгод нөгөө хүн чинь жишээлбэл би ингээд гэрлүүгээ чиглээ явж зам дагуугаа авгод нөгөө чинь хаа байсан орбитрүү ч юм уу эсэх ч юм уу бүр шал өөр тийшээ үйлчлүүлэх гэж ороод ирсэн бол би тэгэл явахгүй гэж зарим хүмүүс уурлаа шүү дээ чи одоо явахгүйсэн бол яах гэж зогссон ч юм уу тэгэл яхааргүй бол аваад явчихсан тэнгууд нөгөө маань үе жишээлбэл те ингээд ер нь бол айгу жоохон яадаг байсан л тэгэхэнтэй ойлгодог сүүлдээ жоохон уурлал хоолоо ирээд яасан халуун олоодод нийтчихгүй юм бол явчихсан гэл тэгэл тэр чигээр ер нь одоо ингээд бодоход ер нь би гэрлүүгээ те
ямар ч хүн гарч ирж байсан. Яг өнөөдөр бид өнөөдөр хоолтой хоолгүй байна те одоо ингээл лицемизэнтэй ингээд байх бакны ингээд өрний асуудлууд байна. Тэгээд би мөнгө бодоод амьдралын төлөө явж байгаа. Би бол мөнгө л олж байгаа юм чи би амьдралын төлөө явж байгаа шүү. Тэр хүн намайг ойлгох хэрэгтэй те. Намайг би ямар гадуус зугаа цэнгэлийг шоудаад машинаараа тэр янз бүрийн амьтантай ингээд шоудаад яваад байгаа би чинь ажил хийгээд мөнгө олох гээд гэртээ орлого 5 цастаа очих гээд хүүдээ сүү бамарсны мөнгөтэй төдөөний үрсээ аваад очих гээд ингээд явж байгаа. Тэр хүн угаасаа ойлгох ёстой гэсэн тийм бодолтой яваад гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь Солонгост одоо ингээд ирсэн чинь болохоор гэрлүүгээ ингээд бүр ингээд яарад би өөрөө ажиллаж хийж байхдаа гэрлүүгээ ингээд яараад хурдан гэртээ ирээд би дэг болоод гэрлүүгээ ярих гэдэг шүү дээ. Тэгэл ингээд яхаар би ингээд өөрөө айгүйх болж байхгүй. Би тэр үедээс яг ингээд ажиллаа тараад гэрлүүгээ шууд одоо би гэртээ очиж фэйсбүүкээр гэр бүлтэйг ярихыг яарж шүү дээ. Яг энэ шигээ тэр гараа хүмүүс зам дээр өргөсөн ч гэсэн орхихын орхоо зарим үедээ шууд гэртээ нэг очиж сэтгэн очдөг байсан. Яг тэр мэдээ баян тийм байхгүй шүү дээ. Хаяа даас нэг тийм бай. Тэгээ яг тэгээд ерөөд тийм юм татамжтай бас нэг олон өдрүүд явчихж байгаа шүү дээ. Тэгээд тэгдэг ер нь бол өмнөд дээр хүнээрээ дутдаг юм байна. Тэгээд яг намайг хүлээж идэг хүн байдаг байхад би ойлгохгүй би мөнгө л болж байгаа юм чинь гэдэг болохоор бас буруу ус явдаг гэсэн юм да. Тэгээд илүү нэг ганцаард гэдэг амар олон зүйлийг ойлгоод. За тэгээд яг ингээд амьдрал одоо нэг бүр яриул аягүй их хэсэг болохоор зөв ерөөдөө одоо би гэр бүлтэйг амьдэрдэг үү те. Ингээд одоо ганц би болцсон гэдэг явж байгаа яг хүн чинь хүний амьдрал чинь бас ихтэй те. Нэг сарч нийлэх амьдрал байна те. Эцэж яг би энэ амьдралыг үзэн гэж бодоогүй байсан. Тэгэл хүн тэгэл үздэг юм байна яг. Тэгээд энэ дээрээс маш их зүйлийг ойлгоод тэгээд ойлгож авсан. Тэгээд дараагийн одоо миний жишээ дараагийн амьдрал те. Одоо би чинь залуу хүн байнаас те. Юу бодож байгаа байхгүй юу? Өнгөрсөн амьдрал дээрээсээ би анализ дүгнэлт хийж штэ. Би энэ дээр алдаатай гардаг байсан байна. Энэ дээр би юм боддог байсан байна. Ийм байсан байна да. Энэ одоо би дараагийн амьдрал дээр энийг алдтайгаа дахин давтахгүй тул мэдээж бүр шал өөр одоо те ингээд ийм болж бодоо яаж штэ. Солонгос улсаар намайг тэ өссөн өсгөө ганцаардлын амьдралаар би амьдраад дээрээс нь аягүй их юм бодоод тэгээ би дараагийн амьдрал дээр дахиж ийм гэрүүл салалт одоо хүүхдүүдийн чирүүлэхтэй ийм зүйлийг хийх бол би яаж хийх ёстой, эцэг хүн ямар байх ёстой юм те. Сая одоо гэр орон руугаа тэмүүлэх яарах зарим үед мөнгө олж гинэ гэдэг мөнгө олж байгаа манайх нэр ойлгох ёстой гэдэг утгаар би их биш. Зарим үед бол гэрүүлдээ цаг зав гаргах энэ богинохон амьдралын цаг хугацаа бид хэдэн настай байлээ. Тэгэл ер нь бол энэ үнэтэй зүйлийг гэр бүлтэй зарцуулах үнэт зүйлийг л ясмаханда шингэл ойлгосон. Тэгэл баярлаа. Энэ бүх зүйлээ хуваалцж байгаад итгээд бас тэгээд ингэж сайхан дэлгэрэнгүй ярьж өгсөн баярлалаа гэдэг. Би чамааг ингээл ярилцаал хойлоос нааш ярьж байхдаа те ингээл яж хахад манай Аки өөр айгуу тийм бас зөв юм байна. Яг хүмүүс чамааг янз бүрээр л ярьдаг бах. Гэтэ нөгөө карма гэж байдаг шиг чамааг ингээ хүрээлээд байдаг хүмүүс дандаа эерэг хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр магадгүй чиний мөрөөдлийн сайхан бүсгүүтэйгээ чамааг ойлгох чи өөрөө одоо тэр сайхан амьдралыг бүтээгээд яаж хичээхээ чи өөрөө нүдэндээ харсан байна шүү дээ. Энэ сайхан амьдрал удахгүй гарах байхаа. Тэр үед харин найзтай нэг зүйл амлаарай. Юу вэ гэх юм бол магадгүй хэрвээ те хүлээн зөвшөөрөөд ингээ болцоогоо явж байгаа нэг бүсгүүдээ учирчих юм билүү. Тэгээ тэр үедээ харин манай нэвтрүүлэгт хосоороо ороорой гэж гоё чамаас хэлжээ. За баярлалаа. За тэгээд одоо хоёлаа манай нэвтрүүлэг ерөнхийдөө бол өндөрлөг тишээ хандж байгаа. Тэгээд чамаас хүсэх зүйл юу гэх юм бол нэвтрүүлэг маань нэг юм юу байгаа юм манай подкаст болохоор нэг юм уламжлал болсон юм байгаа даа. Тэр нь юу вэ гэхээр чи хин нэг хүн талархаж байгаа бол одоо магадгүй яг энэ солонгос чамайг хааж мэдгүй байхад алив термин энэ минь гэж чамд гараа тусаад илгээд те аль эсвэл Монголд байхад чинь ч юм уу аль эсвэл чи өөрөө дотроо би энэ хүнд л их баярлаа гэж хэлмээр эсвэл нэг сэтгэлийн гүн байдаг нэг хүн байдаг шүү дээ хүнд чинь. Тэгээ тэр хүндээ зориулаад одоо сэтгэлийнхаа үгийг хэлэнгээ дуу ч юм уу шүлэг ч юм уу нэг юм урлагийн нэг юм жижиг юмтай холбоол тий эсвэл захиач байж болно. Ер нь яг ингээд дуу хуур ч юм уу шүлэг мүлэг харгалтай ер нь марах юм харуултаа яг зүгээр яг караокенд ороод нэг ая тавьчаад цааны нэг ганц хоёр дуутай хадуул ингээд яг одоо яг ингээд толгомтой харж бас юу юм бэ
Яг гэхдээ зүгээр юу яж ингээл та бас болох бол тэ. Одоо хин нэгэн хүнд ингээд те тэр сэтгэл тоногссон гэж яагаа штэ. Тэрийг би нэг өөрийнхөө одоо 19 оноос хойш те. Яг одоо яг миний яг ингээд за яг тэр хүн ингээд дэлчихдээ яг нэг санаанд буухгүй байл те. Сэтгэлтэй өрсөд те. Яг мэдээж олон надад тусалж байсан хүмүүс бол байгаа те. Тэгээд за одоо Солонгост яг намайг бас ажил төрөлгүй анх ингээ үйлдвэрөөсөө гарчаад ч юм уу айгүй үнэхээр хэцүү ажил төрөлгүй ингээ бас явж байгаа хугацаанд манай 10 жилийн найз байсан Солонгост байдаг. Одоо гэр бүлээр амьдардаг тэгээд гэр бүлээр байдаг нэг залуу гэр орондоо бас тухайд айгүй хэцүү гэж чимнаанаас ирсэн оч газаргүй саун тонхоо гүшүүн гэлтэй тэргээж бараг мэдхгүй хэцүү гэж манай найз бас гэр орондоо байлгаж бас сокийн өдөр байдаг. Залуу найздаа бас баярлагдав шүү. Тэгээд айгүй хэцүү үедээс гэр орондоо бас 7 хоног байлгаад бас нэг ажил төрөл гарах те нэг саамжлал ажил зааж юу бас тусалж байсан. Тэрийг би айгүй мартдаг. Айгүй яг тухай би айгүй хэцүү хийжсэн юм. За тийм байна. Тэгээд дээрэс нь нийт одоо 19 оноос хойш те би одоо ингээ лайв хийж одоо нэг ганцаард гэдэг зүйл би чинь амар хэцүү байсан учраас би лайв хийж хэлсэн. Тэгээд миний лайвт 19 оноос хойш тийм ээ Аки лайвтайгаа хамт үерхэлдээ үнэн ч гэдэг шиг хизээж урвж харуулгүй. Акиг 19 оноос хойш үйлдвэртэй порлоноор янз бүрийн тэгэл entertainment ингээл юм Монгол гэр ахуйг харуулсан үзүүлбэртэй янз бүрийн лайв хийж монголчуудаа миний лайв үздэг те тэр би лайваа одоо шилэл 9 цагт ч юм уу хэдэн цагт хийсэн би заримдаа ингээд бүр үүр цайтл лайвыг олон удаас хийжсэн тохиолдол байдаг байхгүй. Тэгэхэд миний лайвд хамгийн сүүлд одоо ингээд 500 хүнээс шилэл үзлээ гэж бодъё л 9 цагаас хойш. Тэр 5 цаг 6 цагийн зогсолтгүй хийсэн лайвыг үүр цайж яхад сүүлийн 20 хүн 15 хүн үлдсэн надтай хамт тань болоод Аки хизээ унтах юм болоо би чинь заримдаа романчны их лайв юм. Лама асаач лайв. Тэгвэл миний лайвыг за энэ Аки чинь яг одоо иморж байгаа би чинь заримдаа иморуудаа ганц зур мэлжээ зэгжүү тавьчихна бас тэр мөр вайн маяг ч юм уу тавиал тэрийг ууж байгаа заримдаа яхахгүй лайвн дээр ингээд үнэхээр ингээд ядраад ингээд унцдаг тохиолдол байдаг ус. Тэгэхэд дараа нь би тэр лайвныхаа маргааш нь лайв үзсэн шүү дээ. Коммент харахаар нэг комментэн дээр ингээд миний төлөө санаа зовсон. Яана энэ одоо шинжэнгөө лайв хийгээд те 5 хүн ч юм уу жишээл хамгийн сүүл тоноод үлдсэн. Тэнгүүдээ миний тэр лаага унгаачих үедээ бүр санаа зовоод нойр үрсэнгүй. Энэ ч өнгөрөөд унцдаг нь лайв нь лаа насалтай байдаг. Унаад галмал гараад янз бүр ч юм уу. Тэгээ ч одоо унтаа удал нь харсаар байгаа. Тэр яг гоцны цэник дуусаад лайв унтарсан байхгүй. Гоцны цэник дуустал тийм ээ. Акитагаа Акигийн лайв тэр лааг унтраад Аки галмал гарчихгүй санаа сэтгэл нь зовддаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд гээд олон хүмүүс ингээд Акитагаа хамт байдаг байсан байлаа. Тэгээд одоо ч гэсэн тэгээд миний Солонгост одоо би чинь бас янз бүрийн одоо ингээд хиламд орох ч юм уу айгуу тийм асуудлууд байдаг. Яг тэрийг тухайн үед мэддэг хүмүүс нь мэдгэл баг тийм ээ. Тэр нэг 2 сартай хүүхдээж болон тэр нэг бас ингээд янз бүрийн контентууд байдаг. Хэлмэгдүүлэлт тийм бас нэг тийм одоо тэгээд тухайн үед бас нэг асуудлууд пэстер зөндөө ингээд гарч ирсэн. Би чинь айгуу тийм нэг мэдсэн чинь муу хүн болоод хүмүүс надад нийгмээрээ гэдэг шиг те нийтээрээ ингээл бүлидэл хамаач чинь бүр хэцүү үед байдаг гэсэн. Би тэгээ үлсэн ч дуусан ч жаргал зовлого монголчуудаа ингээд ярилцаад хаваацаад байдаг гэсэн. Тэгээ миний лайвтай хамт урд чаргал хин нэгэн хүний үгээр үг хийж те өө энэ Акигийн чинь дэмждэг ч юм уу ойлгодог байсан чинь ийм хүн биш юм өө гэж буцаад урвчдаг те. Тэгээ чинь яг үнэхээр бат хүмүүс байд юм бэл. Анх Акиг яаж дүгнсэн, яаж харсан, яг тэр үгээрээ хүмүүс муу хэлжлээсэн, ярьжлээсэн тэр хүмүүсийн үсэл бодлоос орохгүй хүмүүс үзэгчд байд юм бэлээ. Би тэр хүмүүсээс л үнэхээр баярлж өгдөг шүү, тий. Та нар минь байдаг учраас та нар надад урам зориг өгдөг. Та нар миний Аки лайв дээр орж иж надад урам зориг өгж Аки чи одоо шилбэл нэг жишээ хэлэхэд Америкт жишээлбэл миний бас нэг Америкаас ч гэсэн ер миний лайв чинь гадаад тодоос олон орноос хүмүүс үздэг юм байна л да. Тэгээ Америкаас нэг залуу надад видео voice хүртэл явуулж ирсэн байгаа байхгүй. Тэгээ залуу болохоор Аки ингээд чамруу залгаад ингээд буцааж ингээд авахгүй байгаа учраас чамруу voice явууллаа гэх. Тэгээ залуугийн үг ингээд би мессенжер дээр сонссон чинь залуу би ингээд Америкт амьдардаг залуу байгаа маа. Тэгээ ингээд жишээ ярьж байгаа шүү дээ. Амтдаг юм байна. Ки чи өнөөдөр ингээ урч хүнийхэн одоо хийсэн янз бүрийн лайв ч юм ямар нэгэн зүйлээс эзэж битээ санаа зовж зүгээр энэ жил чиний хувийн өөрийн орон зай те чи өөрөөрөө л амьдарч байгаа юм чи өнөөдөр өөлнө дуулно яана бүх зүйл одоо чиний өөрөө чиний чамаа хин нэгэн хүмжээж одоо нэг юу
яах одоо тий дарамжлах ч юм уу ингээ эрхүүд нь бол байхгүй. Тэгээд зүгээр чамайг дэмждэг ойлгодог одоо найзаас нь би надаас ахуулаад олон хүмүүс байдаг байгаа шүү. Бити шантаараа бити нийцаараа гоё цоглог байгаараа сэтгэлийн дэм өгж урам зориг өгдөг те. Эдгээр үзэгч үг хийдгүү те ийм хүмүүстэй л би одоо баярлаа гэж хэлмээр байна. За маш баярлаа. Манай нэвтрүүлэгт цаг зав сэтгэл зүрхээ зориулсан бүр үнэхээр сайхан ойлгож хүлээцтэй байсан Акеда маш их баярлаа. Тэгээ бид хоёрын яриа үзэгч олонд бас нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгаад яг над шиг одоо өнгөцгөн мэддэг байсан хүмүүс чамайг илүү ихээр ойлгодог болсон баха гэж бодож байна. За тэгээд Акедагаа уулзч ярилцч хөөрөлцөх үнэхээр таатай байлаа. Ингээд манай подкастын ивент тэгш байгууллагын гарын бэлгийг бас чамдаа гардуулан өгөх гэж байна. Түрүүн бас хоёул энийг өгсөн шүү дээ. За энэ болохоор бэлэг хүнс гэдэг одоо бэлэг махны дэлгүүр гэж байдаг. За тэгээд бэлэг махны дэлгүүр маань цоо шинээр нүүдэлчин хүнс гэдэг ийм гоё сетүүдийг гаргаж байгаа. Яг энэ дээр байгаа одоо 5 цуулын шүүл, 5 цуулын одоо цуглуулга. Энэ болохоор 5 цуулын бууз байгаа. За тэгээд минийс тэр дотор багсын дотор нь байгаа. Тэгээд түрүүн хоёул өгсөн болохоор би шууд ингэ явуулчлаа шүү. За энэ болохоор манай нэвтрүүлгийн дээр бас манай подкастаас хамтран байнгын ажилладаг SS Global гэдэг компани байдаг. Энэ компани болохоор Ханам дээр Share Mart гэдэг юм. Одоо нөгөө нэг TikTok гэднэр дээр гараад идэг штеп солонгосууд өөрсдөө хямдхан ингээд үнээр бөөний үнээр ингээд нөгөө ширхийн хувцас хуунаар янз бүрийн бараа гэд монгол хүн нээсэн. Монгол хүн тэнцээ юм тийм дэлгүүр ажиллуулад монголчуудтай болон солонгосуудад үйлчлэгээ явуулаад Монгол руугаа болон олон улс руу бөөний бүх төрлийн бараа гаргадаг. Ийм гоё байгууллага байгаа. Тэгээ мантхай захирал манаас манай Акед өгөөрэй гэдэг өгүүлсэн байгаа. За түр манай Аки бас байн манай нэрийг яриад асуугаадсан те. MSM Talk гэдэг маань Mongolian Super Mom гэсэн үгний товчлол нэр байгаа. За тэгээд манай MSM Talk content одоо подкастын маань нэрийн дэлгүүр MSM Store гэж дэлгүүр Монголд бас үйл ажиллагаа нээлээд одоо 1 жилийн нүүрс үзэж байгаа. Тэгээд энэ дэлгүүрийнхаа дэдхүний дээж бас бэлэг болгоо гэж байгаамаа. За өөртөө зөндөө бэлэгтэй байна. За тэгээд Акеда ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Яг түрүүний ярьсан мөрөөдлийнхөө яг чамайг байгаагаар нь ойлгодог тэр сайхан бүсгүйтэй уулзраад өнөр өтгөн сайхан гэр бүл болоод зорьсон зорилгоо сайхан биелүүлээд за тэгээд олон үнэнч фэнүүдтэйгээ тэгээ маш гоё олон гоё контентуудыг хийдэг юм гоё одоо бүр илүү мундаг тийм инфлюенсер болоорой. Чи бол угаасаа мундаг сайн одоо явж байгаа ч гэсэн бүр илүү өшөө илүү гоё Бандан мадрасаа гэж хүсэж байна. За юу батар шууд баярлаа. За маш баярлалаа ирсэнд баярлалаа. За үзэгчдээ энэ хүрээд манай MS подкаст маань өндөрлж байна. Бид хоёрын яриатай эхнээс нь дуустал хамт та бүхэндээ маш баярлалаа. Хэрвээ танд таалагдах юм бол лайк and subscribe дарахаа битгий марцаарай. MSM Talk тантай баярлалаа манайхаа баяртай. За баяртай.